сурсан юм нь багдана гэж байдаг юм байлаа. Сурсан бүхэн дандаа сураагүй хүн балаа гэж үгүй шүү. Пакистаны нэг ардын яруу найрагч Расул Гамзатов нэгэнтэй өнгөрсөн үеийн чи гар буугаар будах юм бол ирээдүйд чамайг их буугаар будна шүү. гэж хэлсэн байгаа шүү. Энийг залуучууд нь мэдээсэй. За сайн байцгаана уу та бүхэнд танин мэдхэн подкаст, нүүдэлчин подкаст буюу номодик подкаст маань та бүхэнд хүрж байна. Тэгээ өнөөдрийн подкастаар бид нэр өв соёл орчин үеийн залуучууд бидэнд одоо яг ямар хэрэгтэй, ямар хэрэгцээтэй, бас яг юунд хэрэгтэй вэ гэдэг талаар одоо үндсэн сэдвээ барьж одоо бид та бүхэндээ ярилцсан. Мэдхгүй зүйлээ мэдэж авъя. Танин мэдхэн номодик подкаст. Өнөөдрийн подкастны турш та бүхэнд яг энэ хүү сэдвээр хүндэт зочин ах Ёлк ахтайгаа ярилцсанаа. Соёлын гавь сэтгэлдэн зохиолч, сэтгүүлч Ёлк ах маань хүрэлцэрсэн байна. Сайн байна уу та? За сайн байна уу? Сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна да. За садарга сайхан үлдэж байна да. Өө сайхан л. За танаар сайн сайхан ажилд орлоо. За гоё юмгүй дээ. Тэгээд одоо хэлэлцээд нөгөө гэрээ орон бүтээлч гэдгээрээ соёлынхаа нэвтрүүлгийг хийгээд хаяа нэг гээ үдшгээд нэг Монголын урлагийн ертөнцид одоо бүтээж төгс өнгөрсөн сайхан хүмүүс байдаг эднийхээ тухай зурлууд хийгээд хаяа гэрээрээ тэгээд нөгөө цаасаа ирээчээс сууж байна да. Яг үнэ те бичгийн шүү дээ те. За тантай өнөөдөр бас та бидний одоо урилгын хүлээн авч ирсэн маш их баярлалаа. Бидний одоо залуучууд нэг хэсэг залуучууд нийлээд ийм номодик подкаст ер нь нүүдэлчин ахуйгаа өв соёлтойгоо дээр нь яаж бид нар одоо авч авах хэрэгтэй юм гэдэг дээр ингээл сонс одоо ийм хийх санаатайгаа. Тэдний нэг нь төсөл нь одоо ийм подкаст хэлбэрээр одоо ярилцлагын хэлбэрээр танилцуулж байгаа. За тэгээ бас үзэгчтэй хэлэхэд бол Nomadic Seeker одоо channel-аар та бүхэнд хүрч байгаа Nomadic podcast маань өмнө яг анх эхлэхийн өмнө Ёлк ах дээрээс би одоо өөр юм очиж зөвлөгөө авч ирсэн. Интернет яхаа ярилцсан. Тэгээ энэ дээр ярилцсан битээ. За яг Ёлк ах ингэж явмаар байна. Өв соёлоо сурмаар байна, мэдмээр байна одоо балдарлаа тий. Яах вэ одоо та нэг чийлүүлээч. Би одоо юу сурах, яаж ханаас нь хэлэх вэ? Мэдхгүй нь явах хүсэл байна гэдэг тий. Тэгэж уулзч байсан байгаа. Тэгээ яг одоо бас подкастын маань яг бас ихний дугаар дээр Ёлк ах маань орж бас чиглүүлэг өгч. Ер нь залуучууд бидэд энэ өв соёлын талаар зан шил уламжлалын талаар ойлголт авъя гэж. Түүнээс залуучууд маань IQ талын юм буюу одоо технологи талын ч юм уу зүйл дээр бол асуудалгүй байна. Хэл ус тэ технологи дээр залуучууд одоо би бол залуучуудад бол итгэж байна. Бидрүүгийнхэн ч мундаг байна. Дүндэрч мундаг байна. Гэхдээ бидэрт EQ талаасаа буюу тэр нэг уламжлал ч юм уу эсвэл соёл төр сүнслэг мөн чанарын ойлголт дутуу учрын талаас бол бидэрт айгүй дутуу зүйлүүд байгаа юм байна. Бидэрт ч дутуу одоо манай үеийнхэнд байгаа юм байна гэж бодод байгаа. Тэгээ бүр мэддгүй юм байлаа. Үнэхээр мэддгүй юм байлаа. Тэгэхээр одоо яг тэр талаас нь хэдүүл ойлаа ярьлаа. Гэхдээ яг утга учрын үед яг ямар хэрэгтэй. Үндэстнүүдэд ер нь энэ өв соёл уламжлалт нь ямар хэрэгтэй гэдэг сэдвээр төвөөр ярих гэдэг юм байна. За гэлээ. Дөөг ингэж одоо намайг хүндэтгэн урд нь ярилцсан зүйлээ ихэд яг явж ирээд бас одоо юм үзэж нүд тайлаад ингээд өнөөдөр энэ 50 хүртэлх нэвтрүүлгийн хэмжээнд хүртэл бүх зүйлээ богино хугацаанд амжуулсан их баярлалаа. Тэгээд баярлалаа. Монголын уучуудыг уламжил тойв гэргийн цайжин гэрч гэдэг, урцсан гэрч гэдэг ямар ч байсан юм ахуй дотор суугаад ярилцж яана гэдэг бол надад бас ярихад илүү төхөмтэй. Дөрвөлжин байшныг ялцаад улсан юм дотор би ч заримдаа бас барьцаалддаг шүү дээ. Орчин үеийн өндөр хөгжлийн өмнө над шиг юм болох хөдөлгөөн хүн чинь зарим үе сандарна шүү. Тэгэхээр одоо надад ярих сайхан чөлөөтэй байгаа учраас гайваа сайхан усаад явчих байх гэж бодож байна. Өв соёл хэрэгтэй үгүй хэрэгтэй. Хэрэгтэйгийн цаана хэрэгтэй. Яагаад хэрэгтэй юм гэх юм бол одоо 20 жилийн өмнө Киргизийн алдартай зохиолч Чингис Торокулович Айтматов 100-аас шурт өдөр гэдэг нэг арман бичсэн юм. Тэр арман бол үндсэн санаа нь бол энэ Казахстаны нутагт байдаг арал тэнгис одоо хүний босромог үйл ажиллагаанаас бол ширгээд тэрнийг нөхөж сэргээж шин байдал аваачихын тулд дэлхийн нийтээр хөдлөөд сансар гарын хоорондын паритет гэдэг станц хөрөөл ингээ явж байгаа завсар. Жирийн юм уу тэмээ чин өвгөн тэр паритет хөдлийн нүргэн донд тэмээтэйгээ мартайгаа сандраадлаас орох байх газар олоод авч явсан чинь урдуур нэг жижигхэн хөгшөө хурч ирээд чи хэн бэ? Донинбай нэрээ хэл чиний нэр Донинбай шүү дээ. Донинбай чи хэн гэдгээ сана гэл ингээд нисээд яваад байгаа тийм нэг
Одоо үлгэрийн гэмээр юм уу, зөгнөлийн гэмээр юм уу нэг тийм үйл явдал гардаг юм л да. Энэ юунаас болсон гэхээр ерөөсөө соёл иргэншилгээ чимчин өөр хүнийг левээс эхлээл давжил яваад өнөөдөр энэ одоо сансар окторгийн хэмжээнд хүртэл хөгжөхдөө дандаа л үндэсний тэр нарийн нандин зүйлийг өв соёлын гайхамшигыг устгах замаар үгүйсэх замаар яваад ирсэн юм байна л да. Бүр ер нь тий. нэг нь өгчөд нөгөөх нь маш сайхан тал байгаа боловч үндэсний тухайд бол соёл заншлын тухайд бол жаахан сөрөг хандлага байгаа юм байна гэсэн тэр санааг агуулж зохиож өөрөө гаргасан юм байна. Тэгээд хэдий дундад зууны үед жуанууд гэдэг их том дарангуйлагч нар гарч ирээд тэр тал нутагт байгаа малчин иргэдийг боол болгож чадсан. Боол болгохдоо тархинд нь тэмээний чир уйж хатаагаад тархиныг нь хөгжлийг боочж байгаа. Тэгээд тэрнийг манкурт боол гэж нэрлэсэн. Манкурт. Тэгэхээр зэрэг манкурт гэдэг нь одоо баялагын газар хүч гэсэн мангурт гэдэг. Тэгэхдээ манайд мангар гэж байна тийм ээ. Мангар болгох гэсэн сан. Тэгээ хүний ой тооны ухааныг ингэж үгүй болгодог зүйлийн эсрэг тэмцэж нэр усаа хүртэл мартаа зүгээр л дуулууртай боол болцсон байдаг тэр манкурт боол болсон. Тэгэхээр тэрний тэр дүлийн сонсон оюуны дүлийн хаалгыг балуун сарайхийн тулд Донын бай шуу гэж үлгэрийн шуу нэсээд нэрэ чи сан чи Донын бай чиний эцэг чинь Донын бай шуу гэдэг нэсээд байгаа ийм нэг үйл явдал гардаг юм да. Тэгэхээр зэрэг магадгүй бидний өн удаан жилийн үүх түүх мартагнахын ийм манан дунд умж байгаа бол тэрний сарайхийн тулд Донын бай шуу шиг үлгэрийн шуу гарцаагүй хэрэгтэй учраас өнөөдөр нүүдлийн соёл иргэншил хэрэгтэй. Ер нь соёл иргэншил заавал нүүдлийн гэхгүй хэрэгтэй болж байгаа. Альва улс төмөнд өөрийнх нь соёл иргэншлийн гайхамшиг хэрэгтэй болчиход байгаа. Өнөөдөр дэлхийн хичнээн хөгжлөөч гэсэн хүний уураг тарих үйлдвэрлэлээ өдий байна гэж ардын уран зохиолч Бовгийн загварсан Монгол тулгын зүүн архив нэвтрүүлэгт өөрөө зочноор орж та хэлж ийл. Тэр хүний уураг тарихыг тэрэн дотор байгаа сэтгэлийг ялангуяа хизээч шинжлэх ухааны өндөр хөгжил үйлдвэрлэж чадахгүй учраас магадгүй хүн хэвээрээ үлдэхийг хүсэж байгаа. Өнөөдөр энэ өндөр хөгжил энэ сансрын техник эзэмшсэн байдал магадгүй энэ би заримдаа бетонын шугуу гэж нэрлэдэг байгаа энэ өндөр барилгын тэр бол соёл иргэншлийн туйл биш ээ. Энийний цаана хүний оюун ухааны гайхамшиг гэж хүний сэтгэл санааны одоо хүч магадгүй оюун санаа нэгээс нөгөө дамжих тийм телепат үзэгдлийн дунд магадгүй бид хөгжиж зөв хөгжил явсан байж магадгүй. Магадгүй энэ өнөөдрийн бидний соёл иргэншлээс өмнө зөвхөн оюун ухаанаараа үтсэн гайхамшигтай соёл иргэншил байсныг өнөөдөр үгүйсэх арга алга шүү дээ. Жишээл Монгол ардын уртын уяхан замбуу төвийн наран гэдэг дуу байна шүү дээ. Тэгэхээр уяхан замбуу төвийн наран энэхэн их дэлхийг алагчлан нүгүйг ээгүүлнэ буу заа гэж. Тэгэхээр сансрын техник бүтээгдэхээс аль өмнө хүн төрөлхтөн өөр соёл иргэншил байж байгаад энэ гараг дэлхийг гадна талаас нь оюун ухаанаараа ч юм уу харж чаад уяхан инкри эмзэгхэн цэнхэр гараг минь гэж дуулсан байж болно шүү дээ. Тийм байна. Энийг нэг доо жишээ болгоод Японы их театрт агуулх Норбонцыг очоод энэ уяхан замбуу төвийн нарангаа дуулсан чинь нэг Япон эрдэмтэн энэ юуны тухай дуулаад байна гэж орчуулагчаас асуусан. Тэгээ цаад орчуулагч наад хэлэндээ тааруулж байсан юм уу? Цаад хэл рүү орчуулах нь төвөгтэйч байсан юм уу? Өөрөө үндсээ хэлж мэдэх юм муу байсан юм уу? Энэ нарны тухай дуу юм аа гэж. Тэгсэн дээр Япон тийм баха. Аялгаа зүүнэлээ хэдий энэ гараг ертөнцөөс тасраад хорвоо ертөнцөө хаа нэг тийшээ явж шиг усыг айхтар мэдэрсэн гэдэг шиг. Чухам ийм л учраас бидэнд өвсөй хэрэгтэй байна өдөр. Тэгээ ер нь бол тэр уяхан замбуу төвийн наран олдуулсан. Би танд нэмшиг бай. Хандаа нэр сэргийч тавьлаа. Сэргийч өхөө мартцаж. За жоохон сэргийм. За өнөөдөр та бид ярьж байгаа сэдв бол их залуучуудад бас яг асуултын хариулт байх болов уу гэж бодоод байна. Нэрэл яг уяхан замбуу төвийн наран ингээд олон улсад бас тавьсан тохиолдолд оюутнуудад зүгээр л найз оюутнуудаа тавьж байгаа л гэрэл унтраж байгаа л ингээл тавихад хүүхдэрэл гэрэл асаахад уйлцсан байдаг гэж залуучууд ярьдаг байсан. Тэгэхээр энэ бидний өв соёл бас амар гой хүчтэй хурж байна. Барууныханд те сонирхолтой байв. Яг энэ илүү нэг тийм байгаль руу гоё шиг гэсэн тийм гоё байх шиг байна те. Илүү байгаль юм. Одоо байшингийн хөгжим байгаль хөгжим гэдэг шиг л те. За ер нь хоёул энэ яг гол үндсэн сэдвийн асуултын хариултанд бол ерөнхийдөө ороод гараад явчих юм шиг байна. Тэгээд би бол танаас одоо бас ялангуяа нэ одоо эхлээд үгэн дээрээс их бүр үндсээс нь эхлэе. За өв соёл гэж нэг юм байна. Өв соёл гэхээр бид нар нэг ойлголт байна. Гэхдээ бидний өв соёл гэдэг ойлголт өөр юм байлээ. Үе үеэрээ.
тийм юм байлаа. Яг утгын нэг боловч тэгэнгүүт тэгвэл зан заншил, уламжлалт жишээлбэл энэ хоёр гэдэг үгийн ялгааг жишээл би ойлгодог байхгүй сайн. Зан заншил нь юу юм? Уламжлал нь яг юу юм? Тэгээд ялгаа нь юу юм юм? Эсвэл энэ одоо нэг нь арай их нэг нь баг гэдэг ч юм уу. Тэгээд гих мэтчлэн л одоо танаас асууя гэж бодоод байна л да. Яг мэдэхгүй зүйлээ. Тэгээд зан заншил гэдэг ингэхтэй зэрэг бол одоо хүн чинь өөрөө байгалийн бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр л одоо хертолог цагаас эхлээл одоо тэр нүцгэж явсан байхаас өсвөлгээл байгалийн элдв үзэгдэл бороо, цас, аянга, өхөл юу байдгийг тэр болгоноос айн ширвэдэж тэр болгоны учрыг олох гэж мэриж явах та. За магадгүй энэ биднийг ийм байлгаад байгаа ингэж удирдах байгаа нэг хүчин байна гэж үзээд тэрнийг нэлээ хожим явах мөнх тэнгэр гэж ойлгоод тэрэнд одоо өргөл бишэл өргөх түүнд өгүүлсэн даадах эзэн баг Чингис хаан ч гэсэн одоо бүсээн сэгэлдэрч бурхан алдан уулаа тавчаад байсан чинь энэ чи авруу өдөр болгон чамайг дахиж аюуд шулган яаж шүтэж бай гэд ингээд байгаа чинь зан заншил болоод явчихж байгаа. Тэр мөргөл бишрэл нь өөрөө зан заншил болоод эвдэж болохгүй ёс хэв болоод явчихж байгаа л да. Тийм ч учраас одоо эзэн баг Чингис хааны хөх дэвтэр гэдэг энэ хууль цаазны бичигт одоо усан сүүл усаасан хүнийг 10 жанчин марны толгоор үлдсэн хүнийг хаанчулээ. Энэ өөрөө зан заншлаас үүдээд бүр хууль болоод хэрэгжээд явагдсан даа байх. Тий. Тэгвэл зан заншил маань бас итгэл үнэмшилтэйг ойрхон зүйл болох нь тийм. Ерөөсөө итгэл бишрлээс үүдсэн. Бас үнэмшлээр батлагдаад бишрлээс үүдсэн ийм зүйл гэж би удаа бодоод. Бараг л уламжлал шиг бододсон бас арай өөр юм байна тийм ээ. Энд чинь өөрөө уламжлал болчихж байгаа хгүй. Уламжлалдаа л явчихж байгаа юм чинь. Тэр айх аюухаас өксүүлэл тэрэнд одоо өргөл бишрэл барихаас дамжаад явсаар байгаа энэ чинь өөрөө уламжлал зан заншил. Би тэгвэл бас яг би ингэж бодчихсон. Одоо алив зүйл одоо за нэг хүн дээр үед те хэдэн мянган жилийн өмнө нэг хүн нэг зүйлийг хийжээ. Баруунаараа хийдэг байж те зүүнээр хийж болох юм бэ. Тэгснэ хүмүүс тэрийг харснаа баруунаараа л хийх юм байна гэж бодоод ч юм уу. Энэ нь явсаар олон зуун жил явсаар ингээд уламжлагдсан явсаар хагаад уламжлал болоод энийг уламжлал хийгээд байгаа юм байна гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ энэ ингэдэг юмтай юм аа. Ингэдэг юмтай юм аа ч юм уу те. Тэр уламжлал чинь хэв ёс юм л да өөрөө хэв ёс. Дадгал нь баг уламжлал юм уу? Хэв ёс болоо явчихж байгаа. Баг зөрчиж болохгүй юм болоо явчихж байгаа нь бол тэр нь бас нөгөө байгалийнхаа үзэгдэлтэй өөртөө хамаарал да. Яагаад усан сүүд усааж болохгүй юм бэ? Юу усан цагаад усааж болохгүй юм. Яг тийм. Энэ чинь өөрөө өнөөдөр химик нөгөө юугаар бодоод үзэх цагаан харганы сүлдэхлээрээ юу болдог вүлээ? Юу яхаар ямар нөхцөл цөөх ашигладаг вүлээ? Ямар нөхцөлд ус булаг бохирддаг вүлээ гэдэг байгалийнхаа нөхцөл байдалтай нөгөө цаад хуультайгаа зөрчилдөд юм уу? Эсвэл тэрнийг зөв уялдуулах гэсэн санаа бодол оролцоогоос хэв болоо явчихж байгаа л. Харин яг тэгэхээр энэ дээр бид нар гайхатаас нь одоо ч бол монголчууд шинжлэх ухаан байсан уу гэдэг. Нөөцлөлтөд шинжлэх ухаан гэдэг зүйл байсан уу гэдэг хүмүүсээс бас асууж ирсэн. Тэгсэн чинь байлгүй яг Монголын өвөг дээдс ч юм уу шинжлэх ухаан л баг илүү ойр тийм хүмүүс байсан. Илүү мэдлэгийг шүтдэг тийм. Жишээлбэл сарыг усанд нөлөөлдгийг л мэддэг байсан гэж байна. Сарны хөдөлгөөн нь дэлхийн гадар дээрх усны бүтцэд нөлөөлдөг гэдгийг мэддэг байсан гэл тийм. Одоо жишээлбэл сарн дээр унтахаар ингээ гарн дээрээ тавч юм уу эсвэл юу аах ч юм уу зөөдөлдөг өөрөө хүн чинь ус штэ 70% ус болохоор сард дарны шөнө унтахаар зөөдөлдөг ч юм уу гэл тийм. Тэрийг амар мэддэг лээсэн гэж ярьд юм. Тэгэхээр энэ бас өндөр төвшин байгаа байхгүй тийм. Одоо бид нар мэдэхгүй штэ тийм. Тэр өндөр байгальтайгаа ойрхон байсан нөхцөлд хүм байгалаа илүү их танин мэдэж магадгүй тэрнээс урган гарсан тэр оюун ухааны чадамжаараа амьдрал яваад байсан байж болох. Би бас түрүүнд хэлсэн шүү дээ. Биднээс өмнө ямар ч соёл иргэншил байсан юм блэ? Ямар ч оюун ухааны ямар ч одоо тийм таны мэдхүйн чадал чансаа эрен байсан юм. Нэг галуу юулээл дахиад шинэ амьдрал босоод ингээд явдаг гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ ертөнц нарны аймаг дотор ч юм уу энэ юусе гараг ертөнц даяар хэдэн удаа галуу юуж хэдэн удаа соёл иргэншил устж тогтож бас мөкснийг хэлж мэдхэд хэцүү тийм ээ. Антарктид гээл те. Атлантчууд гээл те. Яг үнэ. Тий. За өнөөдрийн ярилцлага сайхан болж байна. Ялк хахасаа одоо бидний манай номодик подкастын бас гол одоо ураа бол мэдэхгүй зүйлээ мэдэж авъя ураатай. Одоо танин мэдхгүй юм подкаст байгаа. Тэгээд нүүдэлчдийн ахуй соёл тэр дундаа Монголын одоо ахуй соёл, өв соёлын талаар янз бүрийн шинжлэх ухаанч болон янз бүрийн байдлаар бид нар мэдэж авъя гэж бодоод гэсэн юм. Тэгээд ялангуяа залуу үе чинь одоо илүү их айхтар болчихсон. Яг яагаад? Яг юунд гэдэг аюу тийм асуултанд хариулах гээд болчихсон. Тэгээд яг мэдхгүй энэ залуу үеийн бидний одоо буруу биш байна гэж бид нар хараад байгаа. Миний зүгээр хаадаг үнцэг бол
бид нар ямар байна? Ах нар тийм байсан гэсэн. Бидний тийм болгосон. Одоо дээд үе маань. Бид нар дараагийн үе ямар болохыг шийднэ гэсэн. Бидний шалтгаална гэсэн. Тэгээ хүмүүжил шүү дээ, тэ. Ингээд дамждаг, уламжилдаг учраас. Тэгэхээр бид нар мэдэх ёстой юм байна. Огт мэдэхгүй байж болохгүй юм байна. Огт бас хайж болохгүй юм байна. Бүр тэглээгээд бүр буцаад одоо хөдөөрөө бүдэ очиод амьдрна гэж нэгэн суурин солиорсон байхгүй юм байна. Тэгэхээр эндээс л бид нар шийдлийг олох юм байна. Шийдлийн бөмбөгийг бие биендээ ингэ солилцох хэрэгтэй байна. Тэгээ тэр залуу үеийнхэн төлөөлөл болоод дүүн танаас асууж байгаа шүү. Ойлгож байгаа. За жижигхэн ялгаа асуусных, заншил, уламжлалыг асуусных бас нэг зүйлүүдийг асууя гэж бодоод байгаа. Одоо жишээлбэл та бидний өмссөн одоо монголчуудын одоо таларх одоо дотор хагаралдаан байна шүү дээ. За өв соёл доторх өөрөө хагаралдаан байна. Тэрийг бас асууя гэж бодоод байгаа. Одоо таны өмссөн захтад мөрөлжин захтад байл те. Мөрөлжин захчгийн хүннүү ангирчил гэдэг янз янз зар ангирч гэдэг язгуур монголч дээлж гэдэг те. Тэгэнгүүт одоо яг энэ миний өмссөн байгаа дээл бол одоо кедан захтад байл. Өөр хуучны одоо кедан захтаа өв Монгол те. Захтад байл гэдэг. Энэ манай хоёрыг брэндийн залуучууд аягүй гоо олдвоороо судалгаа авч хийгээд байгаа юм байна. Дээлэн дээрээс таньдаа сайн асуух гээд байгаа зүйл бол одоо манайхан чинь ийм дөрвөлжин захтай зайл гэх юм уу. Одоо нэг буцаж эргээд энэ мөрөлжин захтай дээл өмсөд байдаг боллоо. Тэгээ хоорондоо ингээд жоохон зөрчилдөөд бас наа чи юм гээл. Тэгмгүүд аль нь одоо бид нар өмсөх хэрэгтэй юм бэ? Одоо нэг дөрвөлжин захыг бол манж захал гэдэг те. Одоо бид нар энийг өмсөх хэрэгтэй юм уу? Эсвэл буцаад Монголоо өмсдгийг халах хэрэгтэй юм уу? Яах хэрэгтэй юм бэ? Зүйтэй. Тэгээ энэ бол нэг хайхтар хагаралдаа мөргөлдөө болоод байхын чивүүл шашаа хоорондын мөргөлдөө тийм хорц зүйл биш. Гэхдээ янз янзын ингэртэй дээл бид өмсч хэрэглэж байгаа бол монголчуудын өмсгөл хөвчсөн хичнээн баялаг байж байгаа гэдгийг л илэрхийлэх нэг гол зүйл байгаа. Жишээ нь одоо хүннүүгийн үед одоо ийм мөрж ингэртэй дээл өмсдөг байсан бол тэр үеийнхэн л соёл. Тэрнээс хойш одоо чиний тэр кедан захтаа дээл гэдэг юм уу. Одоо л хүннүү, сүннүү, сям, кедан, жужаан төрөг уйгар гэл 7-8 одоо төлөвлөгөөр тогтож байсан шүү дээ. Тэгэхээр тэр болгонд тэр нийгмийн хөгжлийг дагаад явуулсан нэг ёсны хөгжил хөвсөл гэх юм. Нэг ёсны тухайн цаг үеийнх нь илэрхийлэл гэх юм уу. Тийм л зүйл байгаа болохоос заавал одоо энэ дөрвөлжин захтаа дээл өмсөөр чи манж юм байна. Хүннүү захтаа дээл өмсөөр чи хүннүү юм байна гэж үзэх үнцгой. Энэ Монгол гэрчийн өмсгийн захирал хатагтаа сувда дэлхийн маш олон орноор яваад Монголын нууц, Монгол хувцсны нууц тавчаа гэдэг баримт кино хийсэн. Та хэд бас тэрнийг нэг захиалаад үзчихээд эмгүй. За бас сувд зөвшөөрөх юм бол тэр киног ингээд аваад үзүүлчихэд энэ дээл хувцсны бүх гаргалгаа, бүх учир жанц гараад ирнэ. Ерөнхийдөө бол яг хаа эзэнт хөрний мандан бадарч явсан тэр 13 дугаар зууны үеийг бодох юм бол эсвэл бүр одоо 2000-аас жилийн өмнө тэр Даваазын гэлэг мандсан төртгөрөн хүннүүгийн үеийг одоо бид энэ Даваазын сайжнаар мандаж бадарсан үеийг маань оргил үед байж таа гэж бодох юм бол тэр хувцсуудыг өмсөд явахд ерөг гэмгүй. Зүгээр энэ дөрвөлжин захтаа дээл одоо магадгүй одоо манжийн үеэс юм уу манчаттын үеэс уламжилсан байж магадгүй. Энэ бас тэр үе болгондоо монголчууд хувцсаа байгаль цагуурынхаа онцлогт тохируулж хийж ирсэн юм шүү. Магадгүй мөрлийн захтаа дээл юм уу энэ бусад дээлүүдийг бодоход илүү дулаанаа барьдаг ч юм уу өвөр зэрэг даваад явах хэрэгтэй байдаг ч юм уу сайхан унган дуурайнуудаар хийж өгсөн одоо цасваранаас хамгаалдаг ч байдаг юм уу заримдаа дуудлагыг бол банжууд монголчуудыг мал болгох туурай хийсэн энэ гэдэг л юм бас хаалгын нуугаал тэ үнэн ч бас худалч үз тийм ч үз биш би үгүй ч үз. Тэгэхээр хүн хэрэглээд ирснээс хойш энийг тийм одоо хэв шинжижээ гэхээсээ илүү аль нь илүү тохиромжтой байж вэ? Өөртөө таалагдж байна тий. Олон зуун жилээр уламжлагдж вэ гэдгийг л бодох хэрэгтэй. Одоо жишээ нь одоо Монгол ламдрын өнөөдрийн өнсгөл хувцсан тарил архимж тарил одоо хувцснууд бол номын хувцсан тэр чинь уг нь бол нөгөө шашин төрийн төвдөөс уламжилж явсан хувцс шүү дээ. Тэгтэл одоо өндөргийн занууд зэрэгс эхлээд тэр ламдрын хувцсны хэв загварыг өндөргийн маань өөрөө Монгол мундаг бодож зохиож маш монголжоо болгож Монгол газар оронд одоо таарсан тохирсон Монгол хүний бие махбод эвтэйгээр л зохицуулаа хийсэн байна шүү дээ. Шанан малгаж байдаг юм уу тийм байна тийм. Тэр л одоо бусад дээл хувцсны хонор хувцсуунарын зүйлийг. Тэгэхээр энд бол Монгол хүний өөрсдийнх нь уруу хаан шингэсэн гэдэг талаас нь бодож ойлгоно гэхээс тэр нь чухал энэний огт хэрэггүй энэ нь агуу юмаа гэж үзэх юмдас их бага. Гэж бид хувьдаа боддог. Энэ бол миний л бодол шүү. Тийм ээ. Яг нэг зарим хүмүүс тэгээд идэг байхгүй юу. За Монгол дээл гэчихэд одоо
одоо бид нар социализмын үеч ингээл одоо өөрсдөө дөрвөлжин цагтаа дээл мань цагтаа дээл хүмүүсл зүйлээ дасчихсан те одоо 200 жил бид нар өмсчихсэн. Тэгэнгүүт яг Монгол хүн гэчээд яг наа ч бол яг манж завгаараа өөр хүчээр оруулж ирсэн юм аа гэж зарим одоо экспертүүд яриад судлаач нар яриад байдаг. Бид нар хүсье гэж өмсөөгөө, өмсөе гэж өмсөөгөө, хүчээр өмсүүлсэн юм. Тийм учраас наа ч бол одоо яг Монгол гэж хэлэхэд бол хэцүү. Гэхдээ өмсмөр байвал өмс гэдэг л дээ бас л адилхан. Тэр одоо хүмүүсийн нэгэн дасчихсан дадлыг одоо яалтаач үлээ те. Гэтэ яг бид нар энийг мэдчихэл юм л. Мэдж яхад илүүдэхгүй. Мэдж яхад илүүдэхгүй. Эрдэнэтийн судлаачид өөр өөрийнхөө өнцгөөс янз янзаар тайлбарлана л да. Тэрнээс голыг олох хэл одоо ухаан түүний асуудлыг гаргаж тавиад шийдэхийн та шийдээл гэж байгаа болохоос заавал тэг гэж байгаа зүйл яг хавар байдаг амьдралд. Тэг яг энэ дээрээс яг танаас бас асууя гэж бодож ирсэн асуулт байгаа. Яг залуучууд бид нар одоо инновац хийх гээд одоо шинжилэл хийх гээд өв соёлд шинжилэл хийх гээд их оролддог залуучууд байна. Цөөнгүй байна. Тэгэнгүүт бас зарим үе маань одоо Ахмад үеч маань ч юм уу. За магадгүй нуухыг авах годнуудын сохолцсон маягт юм хийсэн бай зарим нь байж магадгүй. Гэхдээ шинжилэл хийх гээд хөгжүүлэх гээд аливаа соёлж ингээл нийт хөгжөөл явна шүү дээ. Шинжилэгдэл хөгжөөл сайжраал. Тэгэнгүүт хийхээр нь хийж болохгүй гэдэг. Яг энэ ийм юм байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр одоо бидний энэ зүйл маань хуучин өв соёл маань яг ийм хуучнараа л байх хэрэгтэй юм уу? Шинжилэгдэн инновацлагдаж тэгээд одоо ингэж сайжрагдсан одоо ослогдуулан байх хэрэгтэй юм. Яг энийг л танаас асууж байна. Мэдээж орчин одоо хөгжил хөдөлгөөний дундал амьд бодитоор оршиж бас дотроос ирж хүч авч хөгжиж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээс хоёулаа сая Монгол дээлийн тухай ярих ч гэсэн Монгол хувцсны тухай ярих ч гэсэн дандаа ямар нэгэн байдлаар шинжил байж л гэж ойлгож байна. Тэгэхээр ягштал баримтлана гэдэг бол нэг талдаа огт цаашид хөгжиж боломгүй төгс төгөлдөр болсон зүйлийг одоо өөрчлөх зүгтгүүд хэцүү. Тэр одоо хүч хэрэглэл бас нэг болохгүй, бараг болохчгүй үз. Гарцаагүй шинжлэхдэх ёстой зүйл гэж байна шүү дээ. За шинжлэх ухаанаа дагаад, орчин үеийн дагаад, хөгжлөөн дагаад. Тэгэхээр одоохон 5 өндөг дотроос нэг өндөг хагарал 4 дэгдэхээ болоод нэг нь үлдэж болно доо. Тэр хөрхийн минь одоо жаахан халамж дутснууд нөгөө дарж байгаа хийхээ жаахан захтанч байсан уу? Дэгдэхээ боллгүй өгчдөг. Хагаралгүй. Тэгэхээр альва хөгжил хөдөлгөөн ямар нэгэн хөгжил авах дэгдэхээ болж амжаагүй тэр хөрхийн өндөгний үлгэрэл болно шүү дээ. Тэр хөгжил хөдөлгөөн гарцаагүй хэрэгтэй. Монгол хувцсанд ч гэсэн одоо залуучууд маш их ухаалаг болсон байна. Одоо энэ шинжлэх ухааны техникийн хөгжлөө дагаад маш их хэвсүү болсон байна. Бидний зарим одоо зүйлийг одоо шүүмжилж байгаа. Шүүмжлэхээс өөр арга байхгүй. Шүүмжлэмээр зүйлийг шүүмжлэх шийдэл бай. Одоо чинь Монгол дээр гэдэг ихтэл одоо ийм юудэнтэй тэгээд Монгол захтай дээл өмсөл явдаг л болсон байна шүү. Чи хүүтэнд хичнээн гоё тий. Европ хувцсны тийм загвар чим шиг. Тэр нь хөгжиж байл гэсэн. Тэгэхээр хөгжиж байгаа юмыг хөгжилж гээр нь л одоо бид авч явах хэрэгтэй. Одоо Монгол хувцсгийн хичл одоо жишээ нь эхнэр хүний төр дээргэрүүл центрийн чинь дэлхийн одоо тэр загварын том ертөнцид одоо шууган тариал гараад ирж байна шүү. Тийм байна. Тэгэхээр энэ хөгжил гэж хэлэхээс өөр үгүй тийм ээ. Тэгэхээр хөгжүүлэх ёстой, хөгжөөх ёстой. Хөгжүүлэхийн төлөө оюухаан зарах ёстой бид нар. Орчлон тойрноо ажиглах ёстой. Бид дэлхийн ертөнцийн хөгжлийг хаах нь яв гэдэг нэг жаахан банжиж явахгүй бол мань мис шиг өглөө юмнууд одоо ингээд энэ ч болохгүй тэр ч болохгүй гэдэл төгжээ тавиал хөвтэй авил тэгэл одоо мөхөл гэж үзэн штэ. Яг үнэ. Бас тэгтээ юм дүүн ингэж ойлголоо. Болох юм гэж хөгжил зөө зөксөл байх зөө зөксөл юм. Яг зөө тогтол яг тийм. Яг гол юм нь одоо юуг нь яг балансыг барих хэрэгтэй байна шүү дээ. Зөксийн заадлаг гэж хэлдэг тийм Монгол үг зүйлтэй. Одоо энэ баланс буюу тэнцвэрийг зөксийн заадлаг гэдэг. Тий. Амар гоё үг тий. Зөксийн заадал. Тий, заадал. Яг энэ залуучууд заадал гэдэгт адилхан юм. Тийм байна. Залуучууд маань харин бас яг тэгээд байгаа. Одоо яг ингээд яг дан Монгол хувцас өвөл өмсөө явж бас арилж чадахгүй байна. Ичээд байна. Яг буухгүй лээ. Тэгмэд күртэг болгоод стилтэй болгоо өмсчихвэр бол бүгд явчихад байгаа. Тэгэнгүүтээ залуучуудын инновац хэрэгтэй байгаа юм болоо гэж би бодохгүй. Тэр шинжилэл хөгжүүлэлттэй. Яг таны хэлдэгт бол би ойлголоо. Зарим зүйлс бол үнэхээр төгс тойллоо хөгжсөн байна. Зарим одоо манай үсэл заггаан хувцс биш те. Тэрийг заавал орчин үеийн хослуулах гэдэг шаардлагагүй зарим зүйл байна. Хослуулах шинжилэл хэрэгтэй бас төрөлж жанр ч юм уу хэм аюуд байна те. Гэтэ ер нь бол аюул яг тэр юуны задлаг лээ. Зөксийн задлын болох хэрэгтэй юм байна те. Ер нь альва юмчин дээрээс нэг тийм нэг юу ийм одоо
өнгөрсөн одоо 93 цагийн Одоо нэг эргэлтэн дунд тойрогт. тэгээд нэг юу гэж байт юм л да нэг за би түрүүнд юу гэж хэлэх гэж байгаа мартчих та. Цаг хугацаа орон зайн дотор л хэмжигдэнэ. Цаг хугацаа орон зай шиг ийм үнэнч багш гэж ховор гэж ярьж байгаа. Цаг хугацаа. Цаг нь ирсэн юм шиг хүчтэй юм ерөөсөй байдгүй гэж байгаа байхгүй. Жишээ нь одоо энийг манай нэг өвгөн эрдэмтэй хэлж ирсэн л да. Хаврын навч ингээд модны навч ингээд жижигвтер боловч татхад энэ тасрахгүй шүү. Тэгээ намар болоод албайтал том болчихвол болцсон хойно жоохон салхи хүрээхэл тасраад очдөө шүү дээ. Энэ бол цагийн зам гэж. Цагийн зам та. Тийм байж бас Монгол ийм шиг хүчтэй байдаггүй. Одоо ч баг цаг нь ирж байгаа юм шиг үү шүү. Цаг их сайхан дөтөлж байна. Тийм байна. Одоохон манай үгцүүлч юм уу одоо хүмүүс ерөнхийдөө ярьдаг л да. Эзэнбаг Чингис хаан 800 жилийн дараа эргэж ирнэ гэж. За. Тэгэхээр үнэхээр одоо тэр 800 жил нь болчлоо. Тэгэхээр Чингис хаан орол одоо амлиал босоод одоо илд зэвсэг сэлэм хангинуулаад орж ирэхгүй нь ойлгомжтой. Магадгүй Эзэнбаг Чингис хааны тэр оюун ухаан, Эзэнбаг Чингис хааны тэр суу зээл, Эзэнбаг Чингис хааны тэр дээд тэнгэрээс өгсөн их сүр хүчин оюун ухаан болж эрдэм мэдлэг болж манай залуусын дунд ирж байгаа. Одоо бид одоо жишээ нь одоо хичнээн одоо том Монгол эрдэмтэн залуучууд Англи ч юм Америк ч юм уу тэргүүлэх их сургуулиуд нь багшлаад л явж байна. Тэр нэг оюун ухааны их наадамд одоо Монгол хүүхдүүд чинь дэлхийн 100 хэдэн орноос хэвдэн 3 дөрөвтөн жагсаад орж ирж байна шүү дээ. Энэ чинь цаг нь ирж байгаагийн шинж. Гайхалтай. Тэрэн дээр бол өстой ярих юм байна. Би уусаа тоо. Би тойч үеийг бол гайхалтай сайхан өсөж дэж байгааг болж байгаа. Яг үнэ. Их бахархмаар. Яг зарим нь бол ингээл бахархгүй наад цугасаа л гэдэг. Гэхдээ би бол бахархмаар санагдав. Яг тэгвэл энд тоо бодох юм бол ямар ч боломжгүй. Манай хойлын бас алтан медаль авах ямар ч боломжгүй. Хүнийхээ тоог процентоо бодох юм бол тэр олон шат дарааллууд, оноо төвлөлт, тэр олон 100,000 тамирчлаас өрсөлдөө төгсөн ирсэн байхад манайх ингээд очиод барилдах уул нь боломжгүй байгаа байхгүй. Тоо жоохон бодохоор. Тэгэнгүүт лаг байна те. Энэ бол гэрэл. Энэ бол хамгийн үзэд гэрэл байгаа даа те. За. Та хайрг аа. Таниас. Сайхан хайрг байна. Амны цагааг тайлахаар манай жилийн 4 улирал айрг байх боломжтой болцсон. Сайхан байна шүү дээ. Бид нар ч өмнө яг л улирлаад байгаа л хэцүү шүү дээ. Жилийн улирал айрг уунаа гэдэг чинь. Цагаан сарын хайрг гэл нэг яах юм ураадаг. Тэр нь хадгалж 3 хадгалсан бол яхан харцсанд байдаг л да. Технологийн дагуу ингэ хийж яах гэдэг бол одоо тэр инновац Монголд нэвтрүүлжлээ шүү дээ залуучууд. Сайхан. Залуучууд маань энэ хөхөр айрг зоог компани, хөхөр компанийн маань тэргүүн брэнд гэдэг айрг хийсэн. Би бол аюу дуртай. Тэд нар яг сайхны Монголын айрг болгоно. Айргныхаа гол амт чанарт гэсэн анхаардаг. Ийм гоё хөв соёлын залуу одоо бас гоё өөртөөхөө эдэн ундаг инновацчлуулж байгаа. Одныг бүр би нэг мэдээ задлахад айргийг нууц задлах хөөрэ болгоод те дэлхийд энэ гаргах боломжтой. Тийм яриа яваад байна лээ шүү. Тэгээ эдгээр залуучууд маань бас энийг судлаад хийж байгаа. Тэгээд тэгчих юм бол энэ жинхэнэ инновац, энэ жинхэнэ нэг орчин үеийн шинжилэл болчихж байгаа юм байна. За Монгол айрыг дэлхийд гаргах юм бол гайхалтай шүү дээ. Өнөөдөр яг Coca-Cola алдартай байгаа юм хэлээ. Тэр гаргаж чадсандаа бас сурталчилж чадсан даа. Coca-Cola-гийн эзнеснийг удаа асуусан гэсэн шүү. За. Coca-Cola тэртээ тэргүй дэлхийд алдартай. Тэгвэл та нар яагаад өдөр болгон Coca-Cola яриад байд юм бэ? Бод. Колагийн тухайн нэг л секунд дуурах юм бол дуурахгүй өнгөрөх юм бол бид доош унаа шүү дээ. Энэ хоногшуулах маркетинг тий. Тэр чинь нөгөө маркетинг нь өөр мундаг байгаа. Тэгэхээр Монгол айрыг дэлхийд гарчаад Монгол айрыг, Монголын айрыг гэж дандаа дуурч явах юм бол магадгүй явж байгаа шүү дээ. Яг үнэ. Тэгэл энэ ч бас их орноос уртч аюул том хэлбэр болно л доо. За энэ мэдчлэн сайхан одоо юунууд байна. Инновацууд байна. За шинжилэл бол хэрэгтэй үедээ хэрэгтэй. Цаг нь нийлүүл уусаа цаг нь ирэхээр бүх юм гоё болдог. Цаг бол ирж байгаа юм байна. За тэгтээ бас цагийг хүлээж зууж болохгүй. Дандаа эрэл хийж байгаа. Тий яг үнэ эрэл хийж. Тэр эрэл хийлийн зүрээс зөвл үр дүн гарсан байгаасаа гэж үзэж байна. Яг үнэ. Яг үнэ. Хувцс дээр ч ихэд одоо бол их хэсэг манай загварынхан учир олоогүй. Гачин юм гэдэг гэсэн би ч ял хараал. Яг намайг яг юм хэзээ төгс төгөлдөр болохгүй шүү дээ. Тэгж жагаад одоо бол өстой супер. Монгол хувцсыг орчин үетэй амин дасрах хаслуулж байгаа тийм. За одоо та бидний яриаг үндсэн сэдвийнхаа ороход нэг асуулт асууя гэж бодоод байгаа. Бидний оноо үндсэн сэдв болохоор
одоо яг үс соёл яг юунд хэрэгтэй, яг ямар хэрэгтэй ялангуяа орчин үеийн залуучууд бидний гэдэг ч байна тийм. Тэгвэл танд дараагийн асуух нэг жоохон эвгүйч хэмээр асуулт бол залуучууд бид нар одоо энэ даяарч байгаа нийгэмд өв соёлгүйгээр амьдарч болохгүй юу? Угаасаа суурьнд амьдарч байгаа юм чаа. Нүүдлийн соёлоор амьдрахгүй байгаа юм чаа. Яг л Европ соёлоороо, суурин соёлоороо л амьдарч байгаа юм чаа. Тэг өв соёлгүйгээр амьдарч үн болохгүй юу? Тэгэх юмсан гэж боддог улсууд байна. Зөндөн хэрэгтэй юм байна. Энэ өнгөрсөн юм үлэрсэн юм болсон юм. Тэгэхээр энийг бол ерөнхийдөө бодохдоо бол өнөөдрийн дэлхийн нийтийн хандлагыг хармаар байна. Энэ их өндөр хөгжсөн дэлхий, энэ их байгаль руугаа уулуулан довтолж байгаа. Энэ одоо жаахан хатуухан хэлэхэд хүн төрөлхтөн шуналд ачаал энэ хөөрхөн бөмбөрцөг дэлхийг үгүй болгочих гэдэг шүү дээ. Тэгэхээр хүн төрөлхтний тэр хөгжингөө нийгмийн тэр одоо харцангуй бурангуй гэж байгаа нийгмийн тэр ухаантан байдаг учраас энэ бид хаашаа хатраад байна вэ? Бид зөв зам руу яваад байна уу? Эсвэл сонирхол руугаа яваад байна уу гэдгээ бодож эхлэх болсон байна. Тэгэхээр явж л хүн гэдэг амьтан чинь тэнэгэл биш бол сууж байгаа модоо хөрөөдөж унгадаггүй шүү дээ. Тэр юм шиг эргээд ихтлгийг нэг харах, бодох, хайрлах, энэрх хаашаа хатраад байгаагаа бодох ухаарах цаг болсон байна. Тэгэхээр хүн төрөлхтний тэр оюун ухааны давмгай хэсэг нь бодож чаддаг хэсэг нь өө эн чинь явж эргээд л ихтлгийг хайрлах хэрэгтэй юм байна шүү дээ. Унган байгальтай байх хэрэгтэй юм байна шүү дээ. Хүн чинь байгаль ихийн амьтан шүү дээ. Бид ихийнхээ хэвлийг дотроос нь урж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр суурин гэж бодож эхэлж байна. Тэгэхээр эргээд эдгээр юу болж байгаа вэ гэхээр их байгальдаг байх, эргээд инэрэнгүү байх, эргээд зөөлөн байх, нинжин байх. Хүн хүнээ хайрладаг байх, байгалыг хайрладаг байх. Магадгүй ертөнцийн буддын шишний сургаалаар торхож гიშгэж болохгүй нүгэл гэдэг шиг хайрлан энерхэн сэтгэлээр эргээд явж байна. Монголчууд байгалда хамаагүй хожим байгалаасаа жаахан хөнд ирж байгаа. Одоо уулуулан дайрч эхэлж байгаа. Байгалаа шүтдэг, ус урамлаа шүтдэг. Лус савдгаас имээдэг юм ардсан байсан учраас илүү байгалыг ойрхон байсан учраас хайрлахын энерхэн санаа сэтгэл нь их дээрүү байж. Тэгэхээр эргээд монголчуудаас сурах юм их байна шүү гэж Японы ерөнхий сайд нэг удаа хэлсэн шүү. Тий. Тэгэхээр энэ дөр хөгжиж магадгүй сайн зүйл байгаа, инновац хөгжиж байгаа. Гэхдээ хүний сэтгэлийг хайрлын нэрхүү агаарыг үгүй болгож байгаа юм биш үстэй гэсэн бодолд авамгаж байгаа учраас эргээд бид тийм байна. Байгаль дэлхэр рүү харна гэдэг чинь өв соёл руу харна гэсэн. Үүх түүх рүү харна гэсэн. Туулсан замаа эргэж харна гэсэн. Алдаа оноогод энэслэн гэсэн үг юм л да. Ийм учраас өв соёл хэрэгтэй юм биш үү? Гацаагүй хэрэгтэй. Бид нэр өв соёлгүй амьдарч болохгүй буюу өв соёл ягаад өв соёл гэж байгаа юм бол хамгийн шулууханда таны хариултаас өнөөдөр би хамгийн гоё юм сонслоо. Дэлхийн нийт өөрөө эргээд байгалаа хайрлж гэж байгалаа хайрлах хамгийн чухал үзэл байдаг дэлхийд. Тэгээ хөгжил гэдэг маань одоогийн бидний хөгжил маань ер нь бол жоохон буруу тал руугаа ч юм хэд хэлбэр тал руугаа агуулга биш тал руугаа яваад байгаа учраас техникаар сэтгэлгээ хэтэрхий хөгжөөд ирэхдээ зэрэг тийм дэлхийн ертөнцөөр нэг одоо юу гэх юм бэ? Чимээгээр бол хөгжмөр юм бол төмөржин аялгуудаа болж гэж байгаа. Төмөржин аялгуудаа. Юуг ч хайрлах, юуг ч өрөвдөх. Энэ бол аюун шиг. Энэ бол сэтгэлгээний мөслөг гэж нэг мундаг ухаантай хүн хэлсэн шүү. Тэр сэтгэлийн мөсийг хайруулах юм бол хүн төрөлхтний тэр нэг магадгүй хавчигдж байгаа оюун ухаан жаахан жилээтэй тэлэгдэж магадгүй. Яг л нэг тархийг нь түрүүний ярьдаг. Нөгөө манкурт бол шиг тийм. Хөгжил маань бидний манкурт болгочих байгаа юм биш үстэй гэсэн тийм зүйл хаяад өрдөг л дөө. Тэгээ одоо энэ Холливуудын хийж байгаа том кинонууд ч гэсэн одоо ертөнцийн сонирхлын тухай, мөхлийн тухай эргээ техниктэй дарлуулж байгаа тухай юм яваалаа шүү дээ. Тэгэхээр энэ кино ч бас өөрөө ой санамж өөрөө юу юм шүү. Бас их урлаг одоо бодит амьдралаас 10 алхмын 3 алхмын цаана явдаг гэдгийг хэрэгжүүлж чадж байгаа Холливуд гэж боддог. Тэгэхээр энэ хүн төрөлхтний магадгүй их бөөдгөр ирээдүг энэ зөгнөөд байгаа юм биш үстэй. Гэсэн тийм монхог бодол надад бурууч байж магадгүй. Энэ бол миний л бодол. Тийм ээ те яг үнэ. Өнөөдрийн та бүхний ярилцлага бол өнөөдөр те би танаас залуу хүн танаас асууж байгаа, ах нараас асууж байгаа. Тэгтээ энэ бол туйлын зөв үнэн байгаалгүй. Залуучууд өөрсдөө л боддог цаг тий. Одоо юм болгоныг чи энийг заавал даг гэж бууд болгодог цаг өнгөрсөн. 37 он аль хэдийн өнгөрсөн. Тэ өнгөрсөн те. Социализм өнгөрсөн те. Тэр яг залуучууд маань бас миний хүрээлэл дунд ч гэсэн технологи байхад соёлоор өв соёлоор яах юм, уламжлалаар яах юм гэж үздэг залуучууд байдаг л да. Гэхдээ яг чандтай тийм биш. Наан хэлж байгаа үгэндээ бас албаар маргаг мэтгэлцэж ч юм уу магадгүй тийм санааг дэвшүүлж байгаа бохол да. Гэхдээ яг би боддгийн тийм залуучууд илүү олон болгож байгаа нийгмийн тогтолцоо байгаа учраас
ядаж бид нар өөрсдөө тэгвэл яг мөн чанараа мэдье. За өв соёл гэж айгу муухай санагдаад сүүл рүү баг орк өв соёл хөдөөнийх нь гэхэл орк гол орк гэдэг үг их нэг муугаа тийм. Надад бол тэр үг таалагдав. Гэхдээ тэдний бас буруу тэднийг тэгээ угаацсан юм чаа. Одоо тэдэрт үгүй биш гэдэг ахнааш. Тийм. Гэхдээ яг яагаад юм? Илүү шинжлэх ухаанч тайлбартай. Илүү яг хослуулсан тийм. Яг магадгүй яг энэ ярихтаа хүртэл энэ инновацийг ашиглаж болох юм байна л да гэж бодоод байгаа юм л. Тэгээ энэ дээр би нэмээд нэг зүйлийг хэлчиххэд би хүүхдүүдийг залуучуудыгаа мэдээж одоо шинжлэх ухааны техникийн өндөр хөгжлийн технологийн дэвшлийн гар утасны одоо гайхамшигыг эзэмшлэгүүл явах гарсаг хэрэгтэй очиод байгаа юм чинь. А гэхдээ яхан уншаасаа гэж бодоод байгаа. Ном шиг их тийм халуун дутаан дулаан юм байдгүй шүү дээ. Тэгэхээр компьютерс одоо ямар нэгэн зүйлийг мэдхийн тулд за энийг шөө гэдэг үлээ гэж одоо юунаас одоо харж шүү дээ. А дээр бол мэдлэг болоо тогтохгүй. А тэгээд орохноос амарч дээ. А уншсан зүйл гэдэг бол мэдлэг болж тогтдог. Номыг эргээ сайхан эргүүлээд уншиж болдог. А нөгөө тохиол дур хийгээд нэг л яваал өнгөрнө шүү дээ. Тэгэхээр ном бол ертөнцийн харах цомхон гэж пролетарийг зохиолч Горкийн хэлсэг өнөөдөр би хоцрогдоогүй байх гэж бодож байгаа. Тийм. Тэгэхээр ертөнцийг толдох тэр номноос маш их зүйлийг олж үзэх. Шинжлэх ухааны, уран зохиолын, зөгнөлийн, таны мэдхийн, түүхийн гэдэг олон чиглэлийн ном үзэх юм бол магадгүй өнөөдрийн амьдралаа залуу хүн банжиж бодож, тунгааж, эргэж харж чадах байх гэж боддог. Эртний том сонгодгуудыг арабын драаны Тагорыг ч юм уу, заамагд өнөөдөр муу хэлж байгаа Карл Марксыг ч юм уу, тэр Германы сонгодог философийн үндэслэгч Геглийг ч юм уу уншаад эхлэх юм бол өнөөдөр амгшин бодж байгаа зүйлийнхэн цаад талд байгаа учир хязгаарыг болоод юу лээ гэж санаж сэрэн шүү. Тийм байна. Би тэгээд одоо нэг хэсэг айхтар уншихаа болсон. Одоо харин хүмүүс уншдаг болсон байна. Баабартаа маргалж яхад Баабар юу ном уншихгүй гэж хэн хэлээд байгаа. Уншчихсан мундаа уншчихсан миний тохиолдлуудыг маш олон хүн авдаг гэж бүр номныхаа борлуулалтыг хүртэл надад харуулж байна. Барууны ертөнцөөс уншаад эхэлсэн байх шүү. Би сая тийм 90 бас номыг эхлээд баруунчин ном уншихаа болоод эхэлсэн юм шүү дээ. Нөгөө мод Монголд дууслагчаа тэр нь одоо манад нөөрлөд явж байгаа болохоос шүү. Цаадуулж яргээд уншдаг болсон. Дорн зүгийнхэн ч гэсэн сайн уншиж байна. Япончууд, солонгосууд. Яг үнэн таны хэл дээр. Тэгэхээр номноос бүгдийг олж авах хэрэгтэй байна. Бид нар яг энэ өв соёлыг яагаад мэдэхгүй. Одоо ч залуучууд өв соёлыг үнэхээр мэдэхгүй байгаа. Уламжлалаа мэдэхгүй, заншлаа мэдэхгүй. Аргагүй тэд нар мэдэхгүй байгаа аргагүй. Тэд нар зааж өгдөг аав ээж нь өөртөө ч мэдэхгүй байсан. Тэ. Тэгэхээр өвөө эмээ л дэрүүл сүхтүүд арай очтой байгаа даа. Жишээл би бол өвөө эмээ дээр өссөн учраас надад жоох юм үлдсэн. Тэр нь одоо эргэж сэргэж гарч ирж байгаа. Өнөөдөр би чинь яг гадаадын соёлыг шүтгчдийн тэргүүнд нь явлаа шүү дээ бас. Бүжиг дуу ингээл орчин үеийн өстой юм хөдөөний юм сонсохгүй окей гоё reggae hip hop гэлтэй electronic music хөгжим гэл. За тэгжээнгууд бид нар мэдэхгүй зүйлэл ингэдэг юм байна. Ер нь л залуучууд бид нар чинь тийм юм байна. Мэдэхгүй зүйлэл за энэ нэлтэй нэг ганцхан үг хэлчихвээ. Нэг томооны хэлсэг үү шүү. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан байдаг гэж. Яг тийм байна. Тэгэл өв соёлыг одоохондоо бол яг одоогоо эргэж байгаа. Гэхдээ нийт массаар нь авч үзвэл ер нь бол хол штэ. Ер нь л хол юм байлээ. Холдчихсан тий, холдчихсан байлээ. Бидний муу хэлдэг социализмын жилүүдэд яг энэ компьютер хэлдүүдийн одоо бусад мэдээллийн том урсгал дарангуйлж байсангүй. Социализм, коммунизм бүх мундаг юм болно. Энэ шарх үеийн дэрвжийн таан коммунизм байгаа маргааш аваад ирнэ гэж боддог байсан учраас илүү жаахан уншдаг, мэддэг, сурч мэдхийн хүсэлтэй байж үдэ. Тийм байж. Тэгэхээр олон соёлын довтлогоонд ороогүй учраас харьцангуй жаахан тарих оюунгүй байсан юм болоо да. Нэг талдаа хоосон мөртлөө нөгөө талдаа жаахан ариун байсан юм болоо. Тийм байна. Хэрэгтэй хэрэггүй маш төмөн зүйлийн мэдээлэл биш шүү. Тэр үний тарих гэдэг чинь хэрэгтэй хэрэггүй болгоны зөвлөж байдаг хог биш шүү дээ. Шүүлтүүртэй байх хэрэгтэй. Тэр шүүлтүүр нь юу юм гэхээр одоо мэдээж зөв мэдээлэл жаахан зөвийг олж харах соргон ухаан хэрэгтэй. Монгол хүн бол тэнэг биш шүү. Монгол хүн бол маш их ухаантай, маш их сонор соргог тарихтай ардсан юм. Тийм учраас тэр сонор соргог тарихыг хэрэгтэй зүйлээр дүүргэж чадах юм бол бидний хөгжих ойрхон байна. Би нэг ганц жишээ хэлчихв. Бид урд хөршүүд жаахан доошоо хийж байгаа юм биш шүү. За зүгээр та сайхан юм. Захан харагдахгүй мянган цагаан хоньны дэргэд суугаа малчин хүн байж өнөөдөр ертөнц техник бөмбөрүүлэн бодож байдаг юм л дээ. За энэ дэлхийн ертөнцийн болж энэ ковид гэдэг нь одоо ямар учиртай энийг солонгосын нэг бацаанчдаа яагаад энэ фуужингаар Америк хүртэл айлгаад байна энэ төр гэл ингээл ертөнц техник бөмбөрүүлэн бодож байдаг.
Гэтэл зах нь харагдахгүй тариан талбад ингээл нэг гапо барайл. Би өнөөдөр яавал нэг жоохон төмс жаахан юм бэлдээд авсан гэж бодож явдаг тариачин хүн. Би өнөөдөр яавал үлсэхгүй хонох бай гэдэг ганцхан юм бодож идэг гэж. Тэр мэндчилгээ нь хүртлээ. Монгол хүн бол за тарган тавтаа тусан сайхан намарч байна уу? Сонин сайхан юутай байна вэ? Ингэж мэндэлдэг. Нөгөө яавал би үлсэхгүй хонох бол гэж хондог тариачин хүн. Мэндчилгээ ни хаа бодаага идсэн үү? Тийм үү. Ийм ялгаа байгаа байхгүй. Зөө. Тэгэхээр монгол хүний байгалаас өгсөн тэр чадамж, монгол хүний оюун ухааны сарваг чанар бол хэд дахин илүү. Бавгийн лагсрах бас хэлжсэн шүү. Би монгол хүнийг бүхнээс дээгүүр тавьж боддог. Монгол хүнийг би бүр бүхнээс ухаантай гэж бод. Тухайн үед нь тэр том хүнийг би за мөн цийхгүй гэнэ авч байна гэж бодож байсан. Одоо би тарих руу гашааж байгаа байхгүй. Үний юм байна. Тиймээд ер нь бол энэ нас бас их хүмүүст юм ойлголдог юм байна те үе үедээ л байдаг юм байна. Тэр бас танаас тэгж асууя гэж бодод байсан яг одоо жишээлбэл за ингээд өв соёл гэдэг нэг айгүй том юм. Би ч өөрөө өв соёлын эрэлхийлэл хийж байгаа залуу хүн. Одоо эргээд нөө цүнхөө өрөөд гээсэн зүйлээ ирэхээр явж байгаа залуу те. Энэ бол манай одоо нэвтрүүлгийн маань одоо нэг ярилцлагын хэлбэр одоо нэг аялах гал танаас юм асууж ирсэн шүү дээ. Тэгээ харангууд бас энд чинь бас би өөрөө миний сурах арга бол системтэйгээр за ийм юм байт юм байна. Ингэж хуваагдсан юм байна. Ингээд одоо би энийг үзэж байгаа маа гэдэг дэлгэцийн хэмжлэл өөрөө аргачлал байхгүй. Тэгээ жингууд надад тийг санагдсан. Эн чинь яг үе үедээ сурах хэрэгтэй гэдэг юм байна. За залуу үед тэгвэл бид нар юг дунд үед юг өтөл үед юг сурцсан байх хэрэгтэй ингээд. Наад захын чинээс танагдлаач. За залуу Монгол ир хүн те. За ир хүн эмх хүн хамаагүй. За эсвэл ядаж орчин цагийн явд ядаж бид нар нэг юм. Тэгвэл одоо миний 30 настай одоо эрдэм хотдоо л ондоо л доо. Яг хөдөө очихоор 15 настай хүүхдээс 7 13 настай хүүхдээс 7 байгаа байхгүй. Тийм одоо эрдэм байна л да. Чадахгүй маа ч юм уу. Тэгэхээр бид нар одоо юг сурцсан байх хэвээр. Одоо ядаж залуу үед ер нь хотод ядаж за хотынхаа л хүүхдүүдээр бод. Өдөөнийхөө мөгөөс чадж байгаа. Өдөөнийхөө чадж бас харцангуй ойлголт л да. Тэр ахуй амьдралынхаа хэмжээний зүйлийг одоо чөдрийнхаа моринд яваад би энэ мараа яаж ивтэх юм барьж явах вэ гэдгээ бодож байна. Дандаа хөдөөний хүний оюун ухаанд яавал зохих вэ? Ямар шийдвэр гаргах вэ? Шийдэл дандаа бодож явдаг. Хотын хүүхдүүдэд бол бүх зүйл бэлдэн зээлээ учраас ингэж чинь болох бол энэ пэс ухаар харж байна гэдэг. Тэгэхээр энэ хөдөөнийх нь хоцрогдсон давуу юм а гэж бодох хэцүү. Хотынх нь хоцрогдсон юм а гэж бодох хэцүү. Эсвэл эсрэгээр нь бодох бас хэцүү. Энэ харьцангуй ойлголт учраас за хотынх ч хөдөөнийх ч хөө ирнэ залуу хүн. Тэгцмээ Монгол залуу хүн юу бодож ярмэлдэж юу мэдэх ёстой юм бэ гэхдээ зэрэг бол ерөөсөө л энэ орчлон ертөнцийн зүй тогтол дотроос бид яагаад өнөөдөр юуг нь авч хөгжих ёстой юм яах ёстой юм гэдгээ бодож их хүсэлтэй эрмэлзэлтэй тэмүүлэлтэй байж за одоо залуучуудыг хол сонсож магадгүй их орондоо их жаахан хайртай энэ их хол тусмаар байгаа юм. Тэгэхгүй одоо глобалчлал гэж бодож хадл одоо энэ манай Монгол орн ч тийм энэ барагч хөгжихгүй үстэй за яшигдөө тэр Америк баярууд юм билүү гэж бодож энэ бол нэг талдаа хүсэл тэмүүлэл мөртлөө нөгөө талдаа бол чиний мах цасан суусан байвал зөх одоо оюун бодлын хэсэг биш шүү гэдгийг л бодмоор. Тэгэхээр эх оронч үзэл гэдэг их хол сонсгож байгаа боловч чиний төрж өссөн газар нутаг чиний өвөг дээдсийн өлгийн нутаг магадгүй чиний хойч амьдрах энэ газар шараа гэж бодож чадах юм бол тэрний тухайд тэндээ хэрэгтэй бүх зүйлийг тэр энэ залуу хүн чи олж мэдэж чадна. Наацх нь юу мэдэх хэрэгтэй юм бэ гэдэг ингэхтэй зэрэг бол одоо ийм юм мэдмээр байгаа юм. Төв Азийн илгэнд оршсон энэ гүрэн 2000 илүү жилийн түүхтэй. Төв Азийн илгэнд энэ улс гүрэн чинь анхны төр тулсыг байгуулчихж. Тэр төр тулсыг зүгээр нэг хоосон өнөөдрийн цементэн дээр байгуулав. Төр тулс байх хэвээр хэмжээнд хүрэн хүртлээ хөгжиж явсаар байгаад төр гэдэг юм хэрэгтэйгээд байгуулж байгаа. Тэрнээс өмнө соёл иргэншил байж гэж ойлгох хэрэгтэй. Тэрнийг энэ Төв Азийн илгэн дээр байгаа өнөөдрийн бидний энэ цөөхөн бор монголчуудын өвгдээс бүтээжээ гэдгийг ойлгож мэдсэн цагт бахархал аяндаа төр. Бид одоо Германы сонгодог философийн үндэслэгч Гегель гэдэг хүний хэлсэн үгийг залуучууд мэдэх болов уу хүмүүс мэдээсэй гэж би боддог. Хүн төрөлхтний түүхийг мэдхийн тулд монголчуудын түүхийг мэдэх хэрэгтэй.
Яагаад гэвэл тэнд төр байсан юм. Бид хэлээгүй шүү дээ. Гегел гэж агуу сууд амтай хэлсэн байна. Тэгвэл бидний энэ хойд хөрш Оросын нэртэй эрдэмтэн сэтгэгч Лев Гумилевич хэлсэн байдаг. Лев Николаевич Гумилев. Орос яваа минь ээ. Чиний наад шар эсэ чинь 3 маачхад цаанаас нь Монгол цус шөөрөхгүй юм бол чи үнийн орос хүн байх байдэ гэж хэлсэн байдаг. Тийм үү? Тэгж хэлсэн. Тэгээ монголчуудын хойд их хөршийг урд эмэдхийг хятадыг жижиг ханилгууд байхад нь улсын дайтай улс болгосон. Монголчуудын эсрэг сөрж тэмцэх хүчтэй болгосноор эдийн улсууд нэгтэрсэн юм шүү дээ. Тэгэхээр энэ том гүрнүүдийг улсын дайтай улс болгочиход бид өдөө нэг жижигхэн болчиход байгаа маань гам шиг юм да. Тэгэхээр бид эргээ цахиж болохгүй юу? Эргээ цахихад би миний хүчин төтгөл оролцохгүй юу гэж боддог. Тийм бодол, тийм амгшил төрөх юм бол одоо залуу зандан монгол хүний нэг том одоо юу гэдгийг зориг нэн тэргүүний сурцсан байх хэрэгтэй зүйл юм. Тэгэл тэрний дагаад маш залуу хүний мэдэх хэрэгтэй олон зүйл юм байж байгаа. Дэлхийн нийт суур яг энийг л үдчих юм байна шүү дээ. Энэ суур нь би энэ л болов гэж хуйдаан боддог. Энэ бас л миний бодол. Тий. Дунд насандаа бол эрдэмт насандаа бол мэдээж эрдэмт соёл чамд нөөдөж хөрснээр дөрвөө даасан гадагчаар амьдралын ноён нуруу даах чадaltaй болно. Зовлон зүтгүүр амссан ч гэсэн туулах чадварыг эзэмшин. За тэгэхээр мэдээж эрдэм соёлын хүн бол энэ дэлхийн нийтийн хөгжлийг чиг хандлага. Өнөөдөр яагаад энэ их өрсөлдөөн бий болж байгаа вэ? Яагаад хүчрхүү гүрнүүд бий болоод байгаа юм? Зарим нь яагаад уруудын дараа тусулрах гээд байгаа юм? Эдгээр мөн чанарыг мэдхийн тулд энэ дэлхийг ч н одоо нарийн яриул нэг 13-4 гэрүүлэл барьж яадаг гэдэг байгаа шүү дээ. Рокфеллер. Эднэрийн одоо дэлхийг атгаж байгаагийн нууц нандин зүйлд нэвтэрч чадах юм бол энэ нь Монгол улс хэрэгтэй юм байна. Энэний эсрэг бид ингэж сор зогсох хэрэгтэй юм байна гэдгийг эдийн засагчид, философч, төвч, хэмжээний дэвч гарсан эрчүүд өрөөдөөс саттууд мэдээд юм бол хүн зөднө гэж байхгүй. Оюун ухааны хүч нөгөө Ихэзэн багт Чингис хааны оюун ухаан бидэнд дэрэж ирж байгаа юм бол энийг л өөртөө шингээгээл авсан байх юм бол хэрэгтэй. Өтлөө өгнөөс нь давхраад сурсан эрдмээ хойч үедэн жаахан үүлүүлэх. За жаахан сурч мэдсэн зүйлээ аваад цаашаа явахгүйгаас хойш болж өгвөл бичиг цаасарч болоо үлдээч. Тэг хамгийн гол нэг зөв өтлөх нэг юм байна. Буруу өтлөхгүй шиг л байгаас буруу өтлөхт маш олон зүйлийг хийж болох боловч зөв сайхан өтлсөн намбараа өвгөн болгосон. Намбараа эмээ болгосон. Нэг ийм 3 ижил байх юм бол хамтаа болов гэж бодож байгаа би. Тийм байна, тийм байна. Өстө та би яг ингэж бас бодоагүй чи эхлээд яг би эхлээд 10 таныг одоо би юу хийх болов гэж би өөрөө шилээд бодчих та. За эхлээ ядаж нэг маал цайлгаа ядаж тэ морь унаа сурчих ч юм уу. За боли ирэх 18-т ирэх хүн нэг оноо өвдөө сурчих гэх юм уу. Энийг их бол энэ наач ах уу. Энэ бол бас хэрэгтэй л энэ хэрэгтэй дээ. За хэдийгээр өнөөдөр шинжилгээ тайр нэвтрэл одоо талын Монгол гэдэг компаниудаа сайхан мөч 60 жиргээл ингээд пакетлээд автраад өгчөж байгаа боловч Монгол ёсороо эвдээд идлээд сурчих нь гэдэг чинь бас л нэг эрдэм юм байлаа. Ер нь сурсан юм багдана гэж байдаг юм байлаа. Сурсан бүхэн далаа, сураагүй бүхэн балаа гэж үгүй шүү. Сурсан бүхэн далаа, сураагүй бүхэн балаа юу гэн тийм байна, яг байна. Ер нь бол тийм залуучууд бидний хамгийн одоо ер нь бол эхлээд суурийн зөв тавьчул юм өөрөөгөө явцдаг шүү дээ. Тэрэн шиг яг энэ за хотын залуучууд, төдөөгийн залуучууд бид нар хамаагүй энэ нүүдлийн соёл, суурин соёлын залуучууд хамаагүй эхлээд нэг ойлголт, түүхэн ойлголт авч. Ер нь бол өнгөрснөө мэдчихэд л тэр омогшил дараагийн тэр хүсэл эрмэлзэл бүх зүйлээ зорилгоод өөрөө гараад ирдэг юм байна. Тэгвэл түүхийн талаар зөв ойлголтыг авдаг. Болчоо өөртөө заавал түүхийн багш сургуулаа болно юм шүү дээ. Өөртөө жоохон уншиж. Тэ ядаж нэг залуучууд нэг нуус тавьж байгаа сонсчих л хэвээр юм байна. Тийм юм байна. Тийм Монголын нуус талчид ихтэй хэцүү шүү. Хэцүү. Яагаад гэвэл тэр чинь нууц код юм байхгүй юу? Тэр чинь одоо харахад 200 удаа хэдэн бүлэгтэй нэнгэртэр ном боловч тэр кодыг задлж чадах юм бол одоо хэдэн 10 хасаг тэрэг ном болох тийм. Тэр хэдэн 10 нууц задрах. Нэг нууцын хэлхээ задраа дараагийн нууц хэлхээ задарч байх тийм код юм л да юм. Тийм байна. Яг л нууцсан байна тий. Тэр нууц код л гэсэн. Тэстэй гоё юм байна. Тэгвэл ийм зүйлийг л одоо залуучууд мэдчихлээ. Хэцүүгийн шантарлагаар үзээл уншаал хэлтлээл хамдаасаа сонсоод байвал нууцсан тайлаад. Тэгэл амтанд нэг орох юм бол салхаан байл.
Харин тийм ээ. Юун тэр Холливуудын одоо англи кино, юун тэр савнгийн дөөр. Харин тийм ээ. Одоо жишээл Game of Thrones гэдэг олон улсын одоо энэ HBO дээр гарсан цуврал байна. За энэ цувралаас илүүтэйгээр түүх манад бүр хэдэн зуун мянгараа байлээ. Тэгээ бүр аюу нэг хүний л амьдрал гэхэд зүгээр боос жанжны л түүхээр бичгэд л ямар агуу түүх юу юм бэ гээл тийм. Оо за. Тэгвэл бидэрт бол бүх юм байгаа маань. Тэгвэл бид нар одоо ялангуяа аним хийдэг залуучууд маань энийг аваад аним хийдэг болсоо ч юм уу гээл тийм. Энүүр аним хийх юм бол юм Нарутагоос ч дутхгүй аним хийж болох юм байна гэл. Одоо наадсахын жишээ нь өвөө, хүү, ач ийм 3 жанжин төрүүлсэн улс дэлхий дээр хизээч байгаагүй. Одоо ч байхгүй. Ирээдүйд ч бол Сүбэдэ жанжин. Сүбэдэ тийм. Баруун зүгийн хаян дааныг өдөрсөн тэр Уранхайн их хэрэглэх жанжин Сүбэдэ чинь одоо тэр Адриатикийн тэнгис хөрөөр энэс цааш газаргүй гэж хан хөвгүүдийн хамт. Тэгээ баруун Европын дунд одоо Дорнтын талын өрөөснөттэй хөгчөн гэж айн ширвэтдэг байсан юм шүү дээ. Уранхтай жанжин түүний чи хүү Уранхтай жанжин гэж. Уранхтай жанжины хүү ачуу жанжин гэж энэ одоо Аннам Вьетнам тэр юуны Японы Хакатагийн болон хүртэл явж хийсэн нөгөө усан цаар явж хийсэн дайничууд ирсэн чинь ачуу жанжин баг. Тэгэхээр Сүбэдэ ч одоогоор бол генерал хийсэн хүн байгаа байхгүй. Тийм байна. Угсаа дэлхийн том жанжин гэдэг тийм. Дэлхийд байхгүй жанжин. Юун тэр Чанкаши, юун Наполеон бэ? Дэлхийн номер 1 жанжин гэж ярьдаг. Дэлхийн номер 1 жанжин. Тэгэхээр энийг одоо Сүбэдэ дэдэн ачуугууч Уранха хүн байхгүй. Ургийн Уранхачууд. Тэгэхээр өнөөдөр манай баялагын Уранхахаас хайгаад халах гэж энэ төр төшөөлөд байгаа байхгүй залуучууд. Одоо ч харин гайгүй болж. Яагаад гэж байгаа? Яагаад? Яагаад юм бүү одоо тэр Уранхаг гэж чивтэр байгаа мó? Яагаад? Харин одоо би бас тэр дандаа дарлагдаж, дандаа алуулж, дандаа цусаа илүүж явсан учраас Уранхачууд өөрсдөө жоохон нууж явсан байна. Тэгээд дараа нь 40 онд баялагын тусгай аймаг байгуулад казахууд цаанаас орж ирээд тэгээ баялагын хүн гэхэлэр хасаг хүн гэж ойлгодог. Тэгэхээр чи хасаг уу гэл ингээд ялангуяа цэрэг юм казахууд дээр яадаг байлаа шүү дээ. Шоглоо шүү дээ. Тэгэхээр казах гэж хэлүүлэхээс айгаад халах гал ингэж. Ядч л дөрөвдөгчтэй. Тэгэхээр эн чинь нуух ичх зүйл харин бүр багах зүйл байх хэрэгтэй гэдгийг Уранхай хөгтөд одоо мэдэх хэрэгтэй байгаа. Тийм юм байна. Хэрвээ би зөвхөн Уранхай хайлаа. Тэгэхээр нийт Монголд одоо социализмын үед одоо манай залуучууд хойно Оросд очиж сурахдаа монгол гэж өөрийгөө хэлдэг. Халах гэжтэй гэсэн. Үг бол Япон гэжтэй. Үгүй чамшиг Япон байдаг юм уу? Гэл ингээл тэр чинь нөгөө Оросууд өөрсдөө Монголын түүхийг доош нь хийдэр яан гэдэг нөхөр нэг Чингисхийний 3 бацхал үчи монголчуудыг адгуус, яргачин, дээрэмчин, зэрлэг ингээд ойлголцсон байсан учраас монгол гэж хэлэх юм бол Оросууд далуулдаг. Тэгж л одоо улс үндэснээс айдаг ичдэг эмээдэг байлаа шүү дээ. Тэр айц одоо хүртэл арилаагүй гэх юм уу? Тэр ичингүүр л одоо хүртэл байгаа л учраас бид өнөөдөр улс үндэсээ монголчуудаа нэг мундаг гэж бодож чадахгүй зарим залуучууд байна л да. Тэгэхээр энэ дээр бас нэг зүйл байдیں۔ Дагестаны нэг ардын яруу найрагч Арсул Гамзатов нэгэнтэй өнгөрсөн үеийн чи гар буугаар будах юм бол ирээдүйд чамайг их буугаар будна шүү. гэж хэлсэн байгаа шүү. Энийг залуучууд нь мэдээсэй. Өнгөрсөн үеийн чи гар буугаар будвал их ирээдүйд чамайг их буугаар буднаа. Мундаг уугаац. Ах тэр байна. Бодвоштой юм байна те. Үнэхээр нэрэл залуучууд бид нар яг нуулг гэлээд өнгөрсөн үеийн гар буугаар буддаг үе штэй угаасаа. Өөрөсөл бидний яг солонгоо минийхэн үеэс их байлаа санаж байна. Би гэхдээ энэ үе шовторч яваа болов гэж боддог. Шовторч байгаа. Гэгэн сайх юм харагдаж байгаа. Одоо хүүхдүүдийн нүд их өөр болсон байна лээ бас. Зарим нэг нь л одоо ёстой нэгэн уншдаггүй хардаггүй хэтвээ тоосончууд нь тийм байгаа болохоос жаахан юм мэддэг гадарладаг залуучууд бол өөр болсон. Ялангуяа манай соёл урлагийн салбарт ажиллаж байгаа залуучууд мундаг байна шүү. Одоо энэ байгуулж байгаа студиуд нь тэнд хийж байгаа зарим зүйлүүд одоо энэ шинжлэх ухааны техник улам сайхан хөгжөөд одоо энэ анимашн хийдэг тоног тохиолж улам сайн нэтрэх юм бол одоо Монгол ардын захын одоо жангар тоолын аваад л анимашн хийх юм бол юу тэр агуу гэсэн шүү дээ. Юу тэр савнгийн дөөр юу тэр мусаалаа ингэж кино. Тийм байлаа. Биширмээр юм баг. Жангар байна, гэсэр байна. Ийм учраас бидэнд тэгвэл өв соёл хэрэгтэй юм. Яг юунд ямар хэрэгтэй юм гэхээр одоо өнөөдрийн гол асуулт бол юунд хэрэгтэй, ямар хэрэгтэй гэдгийг яг ямар хэрэгцээ хэрэглээ нь бол энэ биш үү. Жишээлбэл энэ соёлын түүхүүд, дуламжлууд, шаштруудыгаа те аним болоход л анимашн маш хэрэглээ хэрэгцээ байна. За яг үндэ бол залуучууд ингээл одоо яг үнэ би хэлсэн шүү дээ бидний үеэс эхлээл ер нь бидний үеэс ер нь бол зах зээлээс эхлээл ер нь баг нулимч эхэлсэн даа соёл руугаа үннэл хэл яах нь. Тэгээд одоо ингээ харамсаа сууж байгаа. Социализм тэнд их үн нөлөө үзүүлсэн. Үндэсэрхэж болохгүй.
интернационализм, коммунизм гэж ингэсэн баг. Манай анхны үеэс ч гэсэн тийм яг өв соёл руу нөлөөлөх бол социализмоос үүдэлтэй. Тэгэнгүүт зөнгөс зах зээл гараад эхэлсэн бид нар ингээл Учраад хаваагаад юу ааж идсэн хүмүүс чинь гадны хөгжим сонсоод эхэлсэн. Бүх юм хамгийн гоё юм чинь Пепси юм байна. Хамгийн гоё хөгжим чинь рок юм байна гэж ингээд бодчихгүй тийм. Гэхдээ бас гоё ч гоё. Бас үгүй. Гэхдээ би бол бүгдийг гоё хослуулах хат санаал дэвшүүлээд байгаа. Тэгэнгүүт бид нар их үнэхээр гар буугаар буцсан байхгүй. Өнгөрсөн рүүгээ дүф гэсэн. Ингээл ялгуурлаа. Ер нь бол хөдөөнийхнийгаа ялгуурлаа. Угсаач гэхдээ ерөнхийдөө ялгуу шал өөр ертөнцид төссөн учраас яриа нэлхэн ч хэцүү л байгаа юм л да. А гэхдээ өдөөнийхэн хамгийн хурдан хотчдөг. Ер нь хотынхан айгу удаан хөдөөж. Нөгөө Монгол хүний чинь соргог ухааных нэг юм хүлээж авдаг чадвар нь дэнд байгаа юм. А хотынхан бол хөдөөшгийг хүсэхгүй байгаад байгаа. Тийм байл. Хүсэхгүй байгаа. Хүсэхгүйдээ удаан байна те. Дурлаад сайхан юм байна, гоё юм байна. За тэрнийг шороотаагуудс тэр хэртэй даавыг нарилгаад аятайхан болгочвол энэ гоё юм байна гэж бодож чадхал юм бол гоё. Олон яг нэг жаахан бүдүүд харанхуй байдаг, нэг жаахан хэртэй буртагтаа одоо шир уртаж гайгүй болцсон байлаа л дээ. Аа тэгэл одоо магадгүй тэр шил хотын зарим олтоос хол байдаг. Одоо тэгтээ гар утас зэлдээд юм бүгд очсон л байна шүү. Хөдөө амьдрах сайхан жишээг харуулсан залуучууд байна те. Манай дижиталын бааварах маань хүртэл явцсан байж төгдөр. Харин тэгсэн. Сайхан шүү. Тийм байна, тийм байна. За өнөөдрийн ярилцлага үнэхээр сайхан болж байна. Яг үнэхээр асуултандаа бас гой юм өнгө айсан. Айгу хариулт авчиж байна. Өдөглгүй яах вэ? Ахын аль болохоор жаахан баримт жишээтэй зүгээр нэг хий номлоод байхгүй. Баримтууд хэлье гэж бодоод байгаа ухаан дээр л дээ. Залуучууд маань хөрсөн байгаасаа л гэж залбирцсан. Манай хэд таалагдж байгаа хөө. Тэгээд одоо ингээд уламжлал түүх ингээл яг л өнгөрсөн үеэ ерөнхийдөө бол жижигэн буудаал байгаа байхгүй гар буугаар. Тэгэнгүүт бид нар чи ер нь бол ингээд бүх нууцын одоо бүх асуултын хариулт өнгөрсөнд байгаад байгаа юм шиг надад санагдаад байна. Тий. За хүүхдээ яаж хүмүүлэх юм? Монгол ухаанаар хүмүүжүүлдэг зөндөө арга ухаанууд агуу ах юм байна. За тэгвэл улс орноо яаж өндөрлөх юм? Монгол төрт ёс байна. За тэгвэл одоо энэ утааг яаж арилгах юм ч юм эсвэл яаж ив нэгдэх юм? Нэгдэж өгөхгүй байна юм. Бүгд л юм хойно байгаа юм шиг санагдаад байна. Би нэг үг хичээсэн нэг бас шүлэг оролдоно. Дууны шүлэг. Өнгөрсөнд ирээдүйд байгаа асуултад чинь хариулт тулган өнгөрсөнд чинь бий гэдэг. Яг нэг хичээсэн. Тэгэхээр үнэн л юм байлээ те. Эсвэл хүн туулж байгаа цаг үеийн дандаа хэрэгтэй юм аваад энэ хэрэггүй гэснээр үлдээгээ явжтыг. Тэр хэрэггүйгээ үлдээсэн юм дотор чи хэрэгтэй юм байж идэм л. Тэгэхээр хүн заавал урагшаа харахын сацуу арагшаа бас эргэж харж ямаар юм лээ. Тийм яг үнэ гэж бодож байгаа юм. Одоо ингээд залуучууд маань подкастыг одоо мөнгөний подкаст ч юм уу одоо coining подкаст, крипто валютын ч юм уу иймэрхүү төрлийн подкастууд янз бүрийн мэдээлэл боловсрол санхүүгийн подкастууд өөр гой юмнаас авч байна. Ингээд бид нар яг өв соёлын подкаст ер нь хавар юм байна да. Байхгүй юм байна да. Яг подкаст талаас нь үзэл. Тэгвэл яг энэ подкастыг ер нь залуучуудтайгаа гоё хамтдаа урагшлаа. Тэгээд бид нар тэр юмнаас тэнцэнсээ орчин юмаа сурч хослуулна л явъя гэдэг санаа шүү дээ. Тий. Өнгөрснөл мартах юм бол тэгэл яг залуучууд ингэдэг байхгүй. Одоо би бол бас нөө олон дүүнэрийгээ мэднэ англи хэлээр хэлд орж англи хэлээр одоо хоорондоо ярьдаг. Өөрөөсөө монгол хэлээр ашигладаг. Англи хэлээр ярих нь илүү кул буюу дог. Тэгснэ тэд нар ингээд гадаадыг шүтэж амьдарч байгаа. Угаас насан л юм л доо. Яг миний насны дээрхээр бас арай өөр болох байх. Тэгэхдээ тэд нар гадагшаа явдгийн. Явангуудаа юу ойлгодог гэхээр Хятадаар Япон, Солонгосоос ялгархгүй юм байна гэдгийг ойлгодог. Чи China юу гэж асуудаг гэдэг. Тэнгүүд мэдээж л Монгол хөгтөм шиг гүг би бол Mongolian гэдэг тоххой. Зоригтой ч тэрийг хэлдэг юм лээ. Би бол Чингис хаан. Одоо зоригтой хэлдэг болчих тэ. Тэнгүүд үгүй бид бол ингээд зөндөө олон оюутан залуучууд юм гоё юмнууд байдیں۔ Өөр ингээд бүгдээрээ л China гэж боддог багт нь бүр ингээд ангийнхантаа презентацийн танилцуулсан гэж. Хэдэн утас Монголын түүхийг товчхон яриад ингээд бид л ийм улс үндэстэн ингээд аюу гой болчих. Гэхдээ тэд нар маань эргээд тийш очихоор яг тэгж ойлгоод байгаа байхгүй. Энд байхдаа л ад үзэл те. Яасаа хоо нийгэм маань өнөхөр тийм байна л та. Үнэхээр тийм байна. Хүүхдүүдийн буруу биш. Тэгтээ очихоороо хүүе миний монголч амар гоё юм байна те. Тэгтээ энд бол соёл бол гоё байгаа. Соёл адилхан соёлтой бүгд соёлтой. Гэхдээ хөгжлийн одоо хотын соёл бол гоё байгаа. Тэгэхээр л ялгаагүй залуучууд маань ийм юм байна шүү. Бүгдээрээ л өв соёлоо ер нь бол суур ойлголттой ядаж болох хэрэгтэй байна. Одоо нэг би нэг ийм таван ойлголт байдаг болов гэж бодоод байгаа. Хүмүүс хүүхэд эхлээд суур хүмүүжил, гэр бүлийн хүмүүжил, гэр бүлийн боловсрол, суур боловсрол аюул чухал юм байна. Нэгэнтээ хэлсэн байдаг шүү дээ. Эннээс илүү том боловсрол гэж үгүй гэж.
За Махатма Ганди хэлсэн байдаг л да. Тэгээд бүрэн дунд боловсролоо мэдээж авна, ерөнхий боловсрол авна. Тэгээд санхүүгийн боловсрол мэдээж аюул чухалтай орчин үед бид нар амьдарч байгаа. Тэгээд эрүүл мэндийн боловсрол өв соёлын боловсрол. Тэ уламжлалт боловсрол. Энэ бүх мал ингээд нэг тийм цогц. Ийм байхад баг ихтэй сургуульд орохгүйгээрч гэдэг чинь суур боловсролууд ч тэ хөгжиж явчих боломжтой юм байна гэж боддог. Ялангуяа чихцээ хэлээ тэр гэрийн боловсрол, гэрийн хүмүүжил, суур хүмүүжил гэдэг чинь Монголд одоо 100 гаруй жилийн тэртээ ч юм уу, хэдэн жилийн тэртээ ч юм уу одоо сургууль соёл гэж байсангүй шүү дээ. Гэрийн боловсролоор хүмүүждэг, гэрийн багшаар заалгадаг. Тэгэхээр энэ гэрийн суур боловсрол гэдэг бол өөрөө хамгийн их гүн бат сууж гэдэг мэдлэг боловсрол юм байна. Хоёрдугаарт нь тэр орчин өөрөө тийм их эерүү, нинжин, дөлгөөн, намун, тэгсэн хэрнээ их одоо нүүдэл ахуйдаа зогтсон тийм гайхалтай, цэгцтэй тийм ажил эрдэмийг боловсролыг олж авдаг юм мэдлэг юм л да. Тийм учраас нөгөө монголчууд хэлсэн байдаг шүү дээ. Сайн хүний үр сүйтгэүүний унаг гэдэг чинь өөр юм аа гэж. Сүйтгэүүний унаг. Сайн хүний үр сүйтгэүүний унаг. Сайн хүний үр сүйтгэүүний унаг гэж өөр юм аа гэж. Тэгэхээр тэр боловсрол зөв тавигдана. Зөв амлна. Боловсрол хүмүүжлээр зөв амлна гэдэг бол их зөв. Нөгөө галуур амлдаг, ангилуур амлдаг шиг юм л. Буруу амлаад эхэлчих юм бол тэгээ нөгөө буруу уссан хөхөд ухын үзүүнээс хатуу үнэ мундаг үгүй шүү. Харин тэр мэд. Тийм хэлэхэд би юм болгонд ийм зөөр үгнийг хэлцүү хэлчихэд байгаа биз. Энэ чинь өөрөө Монгол хүмүүжлийн код юм байна. Харин тийм билээ. Тэгээ задлаалах юм бол юм гараад ирнэ. Тэг яагаад ингэ хэлцүү бол ингээл муу хүний нойр мулгуу хүний шүлсгээд яагаад хэлчихсэн юм гээл ингээл тийм ээ. Тийм байна. Муу хүний санах нь үдээс хойш гэж яагаад хэлчих. Тийм. Яг энэ зүүрдсэн үг аман зохиол энэ бол бас л нэг том соёлын код. Бас энэ нүүдэлчин гэж хэлмээргүй байгаа юм. Нүүдэлчин гэхлээр нөгөө тэгэл Европод хинж явдаг энэ цигамиганууд бодогдоод явж байгаа. Нүүдэл иргэн шил юм уу? Нүүдэл соёл. Бас манай эрдэнэ бас нэг өөрөөр хэлсэн байгаа да би тэрний өөрөө санахгүй. Яг энэ зүйл дээр бид нар бас ингээд айгу бас очролт бас бодмоор юм байна. Ялангуяа нүүдэлчин гингүүд бас нэрээ бид нар яг нүүдэлт юм уу эсвэл нүүдэг юм уу эсвэл одоо тий одоо байгаль цаг уурын ярихаар нүүдлэн явж соёл түүхээ бүтээдэг ард юм. Зүгээр нэг тэнж явдаг. Тийм байна. Тэнүүлчид биднийг хэсүүлч тэнүүлчдэг гэж яг тэр ойлголтоор ойлгодог байна. Тийм байлээ. Номадик гэхээр бас яг гоо ер нь бол номадик гэдэг нь нүүдэлчин гэсэн утгатай ч яг хүмүүс тэгж ойлгох гэдэг юм байлээ л дээ. Яг дэлхийн ертөнцийн суурин соёлд шилжчихсэн учраас энэ ганцхан таваа тодорч харагдаад байхаар л эдгээр чи хоцрогдсон юм байна, бүдүүлэг юм байна. Барбарианч гэдэг тэд нар юм байна гэж ойлгож байгаа ихэнх нь. Гэтэл бид нар ямар агуу соёлтой вэ те? Явж явж хүн төрлөختөн бүгд л одоо эхлээд нүүдэлчл байлаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд суурин соёл иргэншил давамгаалсаар байгаа л энэ хүн төрлөختний анхдагч соёл иргэншлийн бүрэн утгаар нь хадгалж үзсэн цор ганц бүрэн бол манайх байгаа байхгүй. Тэгвэл би танаас одоо нэг асуулт асуусан. Энэ манай нэг үндсэн юуны нэвтрүүлэг болгоноор зочин болгоноос асуух нь хэдэн асуулт байгаа юм. Гурван асуулт гэхдээ танаас нэг нь асууч. Ерөнхийдөө түрүү нэг өв соёл чухлуу технологи чухлуугаа танаас асуух чаад ерөнхийдөө та тэр яриандаа дурдсан. Хадуураад явцсан. Тэгтээ зүгээр болцсон байна. Тэнгүүд нүүдлийн соёл үлдэх болов суурин соёл үлдэх болов бүр ирээдүйн хүн төрөлхтний бүр хитэн алсад. Яг өнөөдөр энэ тоон утга балансаар нь үлдэх юм бол цор ганц үлдчихсэн юм чинь энэ хэзээ нэг уусаад алга болчих واخ л да гэж бодоод байгаа. Гэхдээ би өөрөө дөрөв гарсан шиг хүн төрөлхтний эргээд би хэмбэ гэдэг нөгөө чи хэнний хүү хэмбэ гэдгээ сан нөгөө Доньямба шууны үдгэр шиг болоод эрхийн цагт болвол магадгүй энэ бетонын шугуугаас магадгүй энэ их нүргэн чимэнээс магадгүй энэ их техникраас буруу хөгжсөн техникаас сэтгэлгээнээс ангиж ирч магадгүй салхыг эргэмлэж магадгүй. Тэгтээ салж чадахгүй юу гэдэг бол маргаан асуудал. Яг нэг тийм яг хэцэн байлаа. Хүн төрлөختний хөгжлөөс илүү сонирхол нь ойрхон болчиход байна гэж нэгэн талаас нь ухаантай өгүүлсэн шүү. Тийм ээ. Тэгэхээр мэдээж хүн ухаантай юм чинь сан зэрэг эргэж нэг магадгүй. Үгүй бол 3 цаг. Уг нь бол тийм. Уг нь бол бүгд л байгаль руугаа гарахын ухаантай үгээр бол тийм байна. Логикоор бодсон ч дэлхийг одоо мөчрөд сууж байгаа мөчрөө огтлж байгаа ш дэлхийгээ сөнөөгөөд байгаа нь зүгээр л гар утсанд донтхон хүртэл дэлхийд сөнөөлөлтөнд оролцож байгаа. Гар утсыг хэрэглээг үүсгэж байна гэдэг чинь дахиад нэг дэлхийн нэг үнэт металлууд янз бүрийн юмнууд ухчиж ажиллаж гар утсыг хийж байгаа шүү дээ. За яг уу. За окей энэ чинь олон гэхдээ хүүхдүүд өөрсдөө сурцсан, өссөн,
дасцсан юмнасаа холтоход үнэхээр хэцүү болчиход байгаа юм байна. Энэ болгоныг цаг зуурын л гэж итгэе да. Тэгээ да тий. Тэгэхдээ ер нь бол бид нар хослуулах нь л зөв юм байна ер нь. Мэдээж тэр үе шиг хэрэгтэй. Авах гэхийн ухаанаар хандна л да. Гэхдээ явж аль нь илүү гээгдэх нь аль нь авах ухаанаар үлдэх нь гэдэг нь бол цаг үеийн шалгуурын асуудал, хоёрдугаарт нь өөрийн энэ байгаль ертөнцийн өөрийнх нь зам ёсны одоо бидэнд өгөх өгөгдөл гэдэг юм уу, бидэнд өгөх шийтгэл зэмлэлийн л асуудал. За энэ манай нөө үндсэн 3 асуулттай нэг. Үндсэн 3 асуултуудаа асуух гэж бүх зочноос асууя гэж байгаа шалтгаан нь ингээд нэг 6 сар орцсон зочдоос асуугаад нэг юм мэтгэлцээ хийж удаад байгаа. 3 эсрэг 3 ч юм уу. Тэгээд энэ асуултуудаар мэтгэлцээ хийх гээд байгаа юм. За сая нүүдлийн соёл үлдэх үү, суурин соёл үлдэх үү гэж асуулаа. Өмнө танаас өв соёл чухал уу, технологи чухал уу гэж асуулаа. Ерөнхийдөө агаар нэг асуултууд л та. Гэхдээ арай деталь нь хариулах. За энэ хоёр дахь асуулт нь буддизм бидэнд хэрэгтэй юу, бөөмөргөл илүү хэрэгтэй юу гэсэн асуулт байна. Аль аль нь хэрэгтэй. Явж одоо шарын шишин бол одоо Монгол дөрөвний монголуулсан одоо ид хөвчтэй монголчуудыг одоо намхан хааны мэт болгосон гэж л байгаа юм. За тийм ч үз, үгүй ч үз. Буддын шишин бол одоо энэ дэлхийн 3 том шишний нэг шүү дээ. Ангадагч бараг их хамгийн урт настай шишний доо буддын шишин. Тэрэн дотроос бурхны чиглэлийн авсан юм байна. Тэгэхээр бурхны шишний энэ бас л энэ шишин гэдэг чирээсээ ертөнцийн таны мэд гэсэн хүн төрлөختний оролдлого шүү дээ. Тий. Тэгэхээр эндээс хариу нь олдсон ч би олдоогүй ч би одоо таамагтдын ч би мөд удахгүй учрыг нь олдох нь яваад байгаа юм. Тэгэхээр буддын шишний соёл гэж минь аваад үзэхдээ одоо жишээ нь бидэнд одоо түрүүч бидний ярьсан буддын шишний хувцас өмсгөл байна. Тэр цам майдрын урлаг айл ингээл байж байна. Бурхан шүтээний урлаг айл байж байна. Одоо их өндөргийн занаа зурван одоо тэр язгуурын таван будда цагаан ногоон дээр их зургийн бүтээлүүдээр одоо энэ чинь Европын Микеланжело гэж алдарчлаа шүү дээ. Өндөрлөгтний түүхэнд одоо гайхалтай одоо бүтээгдэхүүн том соёлыг бий болгочих чадлаа шүү дээ. Жишээ нь одоо Рафаэлийн Сикстины Эктагийн ч гэдэг юм уу одоо тэр Мадоннаг бол Мона Лизаг бол одоо инээмсэх нь хэзээ ч тайлагдаагүй гэж өндөрлөх үзэж байгаа шиг. Цагаан ногоон дээр их бол нэгэнтээ дуугарч үг ярьсан гэж хүртэл тийм домгэр байдаг шүү дээ. Тэгэхээр тэр цагаан ногоон дээр ихэн тэр гайхамшигтай дүр бүтээлтийн онцлог тэр л нууцлаг нандин төрх энэ төр чинь бол Микеланжелогийн хэмжээний юм болоо явчихж байгаа. Урлагийн бүтээлт. Тэгэхээр энэ бол энэ талаас гайхалтай. Зүгээр буддын шашныг бол манжийн үед бол яхан улс төрийн зорилгоор ашигласан нь эмгэнэлтэй. Монгол хүнийг одоо станага ир зориг нь мохоосон, намхан боолмет болгосон, бөөс хуурснаасаа хүртэл сайжруулахгүй гэд намлсан. Эхнэр авч болохгүй, лам болохгүй гэдэг чинь одоо тэр геноцид бодлого явсан юм шүү дээ. Тэгэхээр бас л юм хоёр талтай. Бөөмөргөл гэдэг бол бөөж гэхгүй юм мөнх тэнгэрийн шижин гэж. Мөнх тэнгэрийн шижин. Энэ бол одоо шууд одоо энэ тэнгэр дээдстэйгээ харьцдаг. Одоо бүр хүннүүгээс ихтэй ийм үзэл шүү. Шашин гэхээс илүү мөнх тэнгэрийн үзэл онол гэвэл зохино. Тэнгэрийн онол, тэнгэризм, тэнгэрянизм гэвэл зохино. Харин мөнх тэнгэр бол одоо ихтэй зэрэг бүр гайхалтай бүр цаашаа бүр галактик юм болоо явчихна. Тэгэхээр энэ бол магадгүй би ангадагч гэдэг утгаараа хоёрдугаарт нь хүн төрлөخت одоо монголчуудын хүн төрлөختний оюун ухааны дотроос монголчуудын олж бүтээж хөгжүүл цадсан гэдэг утгаар нь би мөнх тэнгэрийг илүү гэж хэлнэ. Одоо мөнх тэнгэрийг лот юм байна гэж хэлнэ. Илүү гэж хэлэх юм. Буддын шашны тэр улс төрийн зорилгоор ашиглагдсныг тооцвол тэр соёл бас таны мэд ухааны гүн үнцгийн шанаар бас агуу. Тэгэхээр нэг нь илүү юм, нэг нь муу юм, нэг нь дутуу юм гэхгүйгээр болж өгвөл хэрвээ чиний оюун ухаан хүрдэг бол тарих оюуны чинь багтаал байлдаг л бол аль алийг үзэх хэрэгтэй юм байна. Аль алийг таны мэдэх вэ гэдэг бол агуу юм шүү дээ. Таны мэдэхийн төлөө явах хэрэгтэй юм. Таны мэдхүүнч подкаст шүү дээ бид чинь тийм подкаст. Хүн эхнээс төрөөл төгстэй л одоо мэд сурахын төлөө явж байгаа л дуустдаг юм тийм шүү дээ. Нэг хэрвээ хаажнаас гэж байдаг бол сүнс өдөр нь дараагийн үедээ дамжаад ингээ явдаг. Зөвлөг гэж. Зөв. Бас таны эндээс бас л яг үндэ бол шашин дээр л бид нар чи их бас л маргаатай ханддаг асуудал шүү дээ. Тэгэхдээ бас их гоё онцог. Ер нь эцсийн эцэстэлтэй нэг юуны задлал лээ. Зохисын задлал. Зохисын задлал. Зохистой зүтгэлийн гэсэн чинь тий. Зохисын задлал юм байна л да. Мэдээж одоо бурхны шашны хүмүүс ч гэсэн амдраал гэдэг
байгаагүй гээл те. Бүр Монголд ч 3 удаа дэлгэрсэн гэдэг шүү дээ. 3 удаа дэлгэрэлийг олсон шээ. Эхнийх нь болохоор за сүүлийнх нь сая арчлал. Шашин дэлгэрэл тийм үе. Өмнөх нь бол яг манжууин гэж болно. Тэрнээс өмнөх нь гэвэл нэг Дэлэн галуун үед. Дэлэн галуун үеэс хүрээ. Дэлэн галуун. Эзэн Чингис хааны үед бас нэлээд хүчрэлсэн. Хамгийн гол нь энэ дэлхийн өрсөлдөд байгаа 3 шишний гурвангийн хэм тэгш барьж ирсэн улс бол манай их эзэн Чингис хааны лалын сүм байсан, Христийн сүм байсан. Бурхны шишний сүм үед байлаа шүү. Энэ бол шалжинд их зөв хандж байгаа хандлагын зөвлөх, төрийн бодлогын зөв явдал. Тэгэхдээ хизээч шашныг төрийн болгоогүй. Яг үнэ. Төрийн дээр гаргаагүй. Төрийн дээр гаргаагүй. Төрийн зэрэгцэж тавьчраагүй. Одоо энэ лалын эрдэнэс шашныг төрийнхөө дээр гаргачихад ямар айхтар алаан хяндаан болж байна вэ? Ямар их зөрчил үүсэж байна вэ, тийм ээ? Төрийн дээр юу ч байхгүй гэж байгаа шүү дээ. Мөнх тэнгэр л байгаа. Төрийн дээр мөнх тэнгэр л. Тэгж үздэг байсан. Тэгэхээр энэ бас оюуны бас хуулийн дор байгаа. Тийм хуулийн дор. За тэгэнгүүт буддизм бол ингэж чаа. Эндээс л авах ялангуяа философийн талаас нь авах юм бас их байдаг. Шашин хүн бол агуу шүү. Бас л гэгэрлийн төвшөнд хүрэх том номнууд шүү дээ. Бурхан багш өөрөөсөө одоо бүгдийг гэгэрхгүй ч гэсэн гэгэрээсээ гэсэндээ те зүгээр олон ухааруулах зорилго байгаа шүү дээ. Би тэр бас зөв талаас нь харуул бас Бурханы ном бол их гоё ном юм байна. Хэд хар сүсэг бишрэл нэг мухар сүсэг талаас мухраар сүсгэлэх юм бол нөгөө тийм. Ер нь бол тэр ном уншуулна гэдэг чинь байдгүй юм байл л шүү дээ. Тийм ээ тийм. Далааламж хэлсэн юм шүү дээ. Гол нь Бурхны шишний ховор хүн уншаад за хөрөг хүн чи Бурхны номыг үзээд мөн чанарыг л хайх хэрэгтэй. Тийм л юм байл. Тийм. Мөн чанарыг л мэдхийн тулд уншиж байгаа болохоос ш тэнд одоо өөртөө сайхан зүйл бүтээх гээл одоо баян тарган болох гээл ингээд уншуулаад байдаг зүйл. Ихэд үнэмшлэл юм байл шүү дээ. Ер нь бол эрүүл юм байл шүү дээ. Тарина гэдэг чинь сайхан. Манайх чи гоё эрүүл жарт хүмүүс шүү дээ. Тэгтээ үгийн өвдөс гэж байна. Үг өөрөө өвдөстэй байдаг байхгүй. Шинжлэх ухаанаар батлагдсан шүү дээ. Шинжлэх ухаанаар батлагдсан тийм. За дөнгөд бөөм мөргөл буюу тэнгэризм те. Тэнгэризм гэхөө. Одоо тэнгэрчлэг. Энэ талаар одоо манай галерейд бол их зүйл хэлэндээ ном бичсэн шүү. Дараа нь оролцох хүмүүсийн тоонд галерейдийг оруулчихж авъя тийм. Бадам очрын галерей тийм. Галерейд ахын мэдлэг байна. Студент холбооны хэлчихсэн тийм. За тэгвэл окей энэ хоёрыг хослуулах нь зөв юм байна. Яг үнэн бид нар чи яг нэг зүйл барихаараа л муухайралдаг, тууширдаг, хитэрдэг. Нөгөө туушрал. Тэгэхээр нөгөө нэг бусдыгаа гүйсгдэг. Гэтэл эзэн могдын бодол нь тэр үед төрийн бодлого хүртэл хослуулах гэдэг зүйл. Ерөөсөө л тэр нэг зэгсийн заадал гэсэн. Ямар ч гоё үг үү. Тий. Тэгээд хүний оюун тарих бол хязгаар үүсвэ шүү. Энэ уураг тарихыг чинь судалсан эрдэмтэд бол нэг хамгийн ухаантай мундаг судалт нэг 20% нь 15% нь хөрч ашигладаг гэж байна. Цаана одоо 80% нь одоо ашиглахдаггүй гэдэг нь шүү дээ. Одоо анекдот хүртэл байд юм шүү дээ. Нэг дэлгүүрийн лангуудаар нэг баахан хүний тарих юм одоо гавал ясаж явах юм гээд. Тэгээ нэг хүн орж ирээд л за янз янзын үнэтэй байх юм гээд 10 рубль, 5 рубль, 3 рубль гэж байх шиг. Тэгсний хүн орж ирээд за энэ 10 рублийн тарихын нэг үү. Тухайн Ленийг Орос оныгоо л да Ленийг шүчээс Ленин багшийн тарих Өвш энэ 2 рублийн тарихын нэг үү. Энэ Ленин багшийн. За. Энэ 5 рублийн тарихын нэг үү. Энэ Сталиных. За энэ 10 рублийн хамгийн үнэтэй тарихын нэг үү. Энэ Ёлох гэж хүний тарих гэж байна. За. Энэ Ленин багшийн тарих ягаад юм хямдхан байгаа. Гүн чинь амьд ах үзэгт ихэнх нь ашигласан одоо баг хэрэггүй болсон. Гавал байхгүй. Ёолохын тарих ягаад ийм 10 рублийн үнэтэй. Энэ баг амьд ах үед баг хэрэглээгүй шин тарих гэсэн. Тэгэхээр талаасаа тийм. Энэ хөрхөн гавал. Тэгэхээр хүн ураг тарих айлуулах нь ашиглах хэрэгтэй юм шүү. Гэхдээ зөв зөвл. Тэгэхдээ ураг тарих чинь тэр нөгөө хүний сэтгэж бодох хэмжээ юм уу? Ураг тарих ажиллах залах урлын ажиллах хэмжээс шалтгаалаад өөр байна. Хэрвээ чи аль алины жаахан хослуулаад аль алинаас нь ашигтай зүйлийг авч явах юм бол буддизмыг үздэг ч юм уу, мөнгө тэнхрэгч үздэг юм уу үзэл явах хэрэгтэй. Хэрвээ чиний тархич тэнд хүрэхгүй бол дэмий. Тэгэл өнгөрөө. Эсвэл нөгөө мохсон чигээрээ дуусаал явна гэсэн санаа. Тий. Би бас нэг монголчуудад илүү яг хойр яг бидний өөрсдийн гэдгээр нь бөө мөргөлийг бас ойрхон үздэг. Тэгвэл бас бөө мөргөлдөөч бас итгэж байна. Би бол ганц юм итгэдэг. Монголчууд дэлхийд дээр баг энэ одоо нүүдэлчд ч юм уу дэлхийн нүүдэлчд өв дээдстэйгээ харьцдаг ганц одоо хүмүүс юм болов уу гэж боддгийн. Өв дээдстэйгээ харьцдаг шүү дээ. Элдв бурхан бидэрт байхгүй. Яг өв дээдстэйгээ харьцдаг. Дээд 9-р үеийн өвөө ч юм уу бүр дээд надлынхаа өвөтэй харьцдагаараа.
илүү их ойрхон гоё юм болов гэж боддөг юм. Тэгээд энэ дээр бол би бол итгэл үнэмшлэр бол маш байж болох зүйл гэж итгэдэг. Бурхны шишин дээр бол философи талаасаа бол үнэхээр ингээд маш гоё зүйлүүдийг ялангуяа тэр инэрэнгүй сэтгэл гэдэг те. Тэр биений хайрлах хүсэл тэр их маш инэрэнгүй шишин шүү дээ те. Маш инэрэнгүй шишин. Бас зөөлөн шишин. Тэгээд тийм нөгөө талдаа бол бас л нөгөө яг л нөгөө таны мэдхүйн эрлэрүүл явж байгаа шишин. Одоо бидний бөөмөрг нь бол магадгүй тэр үе үедээ байгаа сүнсүүдэрээ юм уу дуудсны хүчин тэнд байгаа мэдээллүүдийг авдаг араа онцлог. Тэгэхдээ бас хөгжиж байгаа тийм. Магадгүй хаагд мулвагнууд байж байгаа ирээд анаас хаш гинтгэн задтай байж хүмүүлгэн шихүн болоод ирсэн. Энэ бас нэг хөгжлийн төвшин л баг тийм хөгжлийн төвшин. Одоо бол чанцангаа олж эхэлж байна. Тийм баг. Хэн хэмбэ гэдгийг мэддэг цаг үе ирчээд байна шүү. Энэ удаас бөөмөрг мөнгө тэнгэрийн үжил онолч гэсэн ялгаагүй тэр нөгөө хүний энэ тарих оюуныг хязгааргүй боломж чадамжийн л илэрхийлэл юм шүү дээ. Юунд ч багтахгүй тийм чадамж байгаа даа. Тэнд л зориулсан юм шүү. Нөгөө телепорт шиг л тэгэл телепорт юм телефат. Таны хайр яаж болж байна? За. Их гоё хайр байгаа. Сайхан хайр байна. Өнөөдөр бас нэвтрүүлгээ хийх гээд бас эсгэн дээрээ гоё логогоо ширчээгээд. Энийг өөрөө хийсэн. Харин тэгсэн байна. Бид нар өөртөө хийгээд өөрөө хийгээд ер нь яага болохгүй гэж гээд те. Тэгээд санаацлсан бодсон чинь болж л байна. За нэг сург үйлэгч. За гэр шиг л бүртээ болгох чи гэл. Гэрээ болно орчин дээр болохгүй юм гэж өгөө гээл одоо манай шигэн зэтэнд орж юмд өгөө шүү дээ. Тэгээд хийгвэл болдгол юм байна гэл. Бид нар чинь нэг л олоолаа байна бас одоо. Сайхан байна. Зорьсон залуучууд өв соёлыг ер нь гоё инновацч болъё бас хөгжүүлээд ихтэй яг мөн чанарын чухал зүйлүүдээ суурьаар навж үлдээ. Танаас яагаад юунд яг гэж асуугаад байгааг бол мэдээж та залуу үедээ л бид нар мэдхгүй хүмүүс над шиг мэдхгүй хүмүүс зөндөө олон байна. Манай подкастын зорилго мэдхгүйгээ мэдэж авъя. Тэ? Мэдхгүй юм зөндөө байна. Мэддэгсэн мэдхгүйгээ гайхах юм байна. Тийм байна. Хүн чи ер нь жаахан юм мэдээд ирэхтэй зэрэг л одоо би ер нь нөөч мэддэг юм байна гэж ойлгодог гэж байгаа шүү дээ. Нэг оньгаа байдаг бас нэг анекдот л да. Одоо нэг оюутан ихтэй зургуулгаар ялцээр гэж шалгадаг дээд зургуулаар би мань чи хий мэдэж шүү. Мэддэг учраас л энэ зургуулд аялжчлаа. Тэгэхээр нэгдүгээр курс төгссөн чил үгүй ер нь мэдэхгүй юм бас байна шүү гэж боддог. Хоёрдугаар курс тараад ээдэ мэдэхгүй мань ч их байна даа гэж. Гуравдугаар курс тарахдаа ээдэ том их баг мэдэж байна даа гэж. Тэгэхээр сургууль төгсөхдөө би юу ч мэддэг юм байна гэдгийг ойлгодог. Тэгэхээр мэдлэг энгийнээсээ гүнзгэр рүү явна болохоос биш агуу байжгаад яц сурах зүйл биш юм байна л да. Агуу нэг шигтэй байдаггүй юм л да. Нэг хөмөргөн гурвуулж ингэлээ гэдэг шиг. Энэ бол сайхан хэрэг. Их мөрөн нэг хөмөргөн гурвуулж ингэлээ гэдэг шиг. Хөмөргөн гурвуулж шиг. Буруу гаргасан гурвуулж шиг тийм. Таны ингээл үгнүүдээс бас сонсч байгаа их гой гой үгнүүд үгийн сонголт тэгэл та гой гой зүрд зүгүүд болон шүлэг мөрдүүд их гой ашиглаж ярьдаг. Энэс нь бас ингээд гой аваад үлдчих юмсан гэсэн залуу тий. Ингээл бас бодоод байгаа юм. Танаас л үг аваад үлдчих юмсан. Танаас нэг хэдийн юм аваад суулгаачих юмсан гэж бодоод тань шиг одоо ингэж ярьдаг болох юм болоо та. Хичнээн жил яаж их л уншина л гэсэн үг үстэй тий. За унших хэрэгтэй юм байна. Бидний үед нөгөө кино миноч баг гардаг байж телевиз зураггүй шүү дээ. Ганц авч явдаг юм л одоо ном. Тэгэл одоо бүр хадаа тариучи харин хичээлээ хийсэнгүү тоогоо удсангүү уран зохиолын ном уншдаг гэж аав ээж зэмлдэг байлаа шүү дээ. Уран зохиолыг уншдаг байж тээ. Тэгэл тухайн үед одоо харин ч юм уу занзлуудаа ч юм уу лата тамван хуулаг тамир ч юм уу уугийн шүлгнүүд ингээл одоо төдөө уулын ирж байдаг юм ингээл ээлсаж шиж юм бат ингээл энэ чинь одоо ядаж л нэг цээж өчгтэй юм бол монгол хэлний дөрмийг одоо сайн сураагүй хэрнээ огтаалдаг бадахгүй ч гэсэн тэр номон дээр бичсэн үгнүүд нүдэнд үлдчихдэг байхгүй. Энэ чинь ингэж үчигдээ. Тийм. Тэгдэг яг тэгдэг тий. Тэрнээс өксүүлэл өгөөд нь асар их л дээ. Нэгдүгээр хоёрдугаарт нь яг тэгээд юу байна вэ гэхээр зэрэг энэ юмда ялангуяа энэ хэлний хэн баялагт гэдэг юм уу энэ үг төгөхийн зах цоход мэдгсэн гэсэн тийм хүсэл шунал их хараглаад байсан. Би эдийн шуналгүй жаахан номын шуналтай юм мэдхийн шуналтай л хүн л дээ. Тийм ч учраас одоо энэ үндэсний телевизэд ажиллах хугацаанд олон төрөл жанраар хийж үзээ. Одоо медиазэд бичгээс өсвөлээд уран зохиолын нэвтрүүлэг за тэгэл одоо сурвалжлагын нэвтрүүлэг гэдэг. Тэгээ явж би өөрөө хөдөөнөжгүй юм. Тэгээ жаахан юм уншсан ч үгүй. Тэгээ ядаж Монгол Улсын их сургуулийн Монгол хэл боловсролын төгссөн үе. Тэгээд нүүдлийн соёл энэ одоо энэ соёл иргэншил монголчуудын ах уу над их ойрхон байсан. Тэгээд хот хүрээ газар яваад хөдөө орнотод яваад энэ саяны чивдэрээ заагийн хялгамжаар нилээд гарцсан. Монгол гэдгийг санах сэрэх юм багассан энэ цаг үед нөө жаахан эмзэглэлд орж эхлэв. Тэгэл нэг хэдэн цуврал нэвтрүүлгүүд хийсэн ухаантай л да.
одоо хийгээд явж л байгаа юм. Тэгэхээр би одоо бүхний мэдчихсэн хүн биш шүү дээ. Одоо сурвалжлах сэтгүүлч хүн гэдэг чинь аль нэг төрлөөр одоо нүүдлийн соёлоор дагнсан эрдэмтэн судлаач биш учраас одоо юм нэмэл зах зах болсон. Жаахан гүнзгэрэл асуух юм бол мад суухаагүй шүү дээ би. Нана маадаж байгаа болохоос. Танд би түрүү хэлсэн шүү дээ. Таны та яг ерөнхий эрдэмтэй гэж байгаа. Ерөнхий л үс соёлын ойлголттой. Ерөнхий юм тийм. Гэтэ харин таны ерөнхий чинь бидэртээ гүн байгаа байхгүй тийм. Тэгэхээр залуучууд бид нар бас бүр таг мэдэхгүй юм байна. Тэгэхээр энэ таг байдлаас би ч бас өөрийгөө гайгүй гэж утсан байхгүй юу? Би бас жоохон бахта хөдөө бас хөдөөнөх биш ч гэсэн хөдөө авцсан зундааны хөдөө өмөр төр унждаг болсон. Баавс ахуу махуу мэдэндээ гэсэн чинь. Хэвээ энэ зон сайн нэг таны зөвлөгөө бид танаас зөвлөгөө авал би ч нэг баруун өнгөөр баахан явсан туршилтын дугаараа явсан аяллаа нэвтрүүлгээ. Аач их хөглсөн дөө. Тэгжээл хөөс орно шүү дээ. Тэгээ та нэг гоё хэлжсэн шүү дээ. Чихэр шиг бал бормын дандаа бус шинжүү шиг гашууны ч гэсэн амталж яваараа миний дөө гэдэг. Та нэг гоё хэлсэн шүү дээ. Амьдралын чихэр шиг нялуунаас нь шинжүү шиг гашууны намтсан дээр баймаа байг. Илүү шүү гэдэг. Тийм байлаа. Тэгээ хүн чинь бүх юм сонссон мэдсэн байдаггүй шүү дээ. Одоо бидний телевизд очихлоо одоо боловсон хүчин ховор цөөхөн байж хөрх юм. Мэдээ хийгээл ухсгаал мэдээ хийгээд ирдэг. Найруулал хийгээд ирдэг. Ухсгаал найруулал руу нөрдөг. Хурдан муу тайлбарлаг хөсөө өсөөгөл тайлбарладаг. За Улсын баяр наадмын одоо ерөнхийд үйл явдлын трансляц бичгүүл тэгэл бичдэг. Үг гэж хэлэх байхгүй шүү. Заагаал орно. Тэгээд чадах мэдэхгүй зовлон гарна. Тэгээ энийг би юу та зөвөрлөд ихлээр нэг усан сэлж чаддгүй хүнийг сэлж сурахыг заахын орон зүгээр төлөгч. Тэр чинь живж өгөхгүй ирэхэд нэг бурусны учраас зууралдаад шүү дээ. Тэгээ нэг юм нохоо самараа сурдаг. Тэгэхээр энд бас нэг зориглол орчих нь зөв юм шиг байна. Айха болжгүй бэлтгэлтэй мэгдгүү шас дараалсан мэдлэгтэй орхон зөв байх л да. Тэгтээ тийм хугацаа бага л байдаг байлгүй мэдээж юм. Зориглол чухал. Хаанаас нь чилдгаа эхэлчих нь чухал л юм байна шүү дээ. Голон дээр хүслээр хэмжилж байх хэрэгтэй. Зарим ялангуяа бид нар яг хүсэж байгаа зорж байгаа юм руу орхон чухал. Ялангуяа өс өөлөөд үсөөр авах нь чухал. Тантай ярьсан ярьцлага маань өндөр маш гоё болж байна. Баярлж байна. Тэгээд ер нь би танаас яг асууя гэсэн маш гоё оновчтой асуулттай бүгдийн гоё хариулт авсан гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн одоо бидний зорж байгаа хэсэг залуучуудын маань зорж байгаа энэ зорилго одоо авч явж байгаа бодлогын ч гэсэн яг юм таны тэнүүний хэлдэг аюу гой үгийг оллоо. Бидний гой баланс тэнцвэр гэл ингээл яриад байсан. Зохисын заадал. За энэ бол өстой гой үг өнөөдөр өстой танаас хамгийн өнөөдрийн гол. Энэ Сулшил эрдний сан дээр байдیں۔ гэдэг бодисхал дээр одоо зохисын заадлыг барих тухай. Эрдний сан сувшил. Эрдний сан сувшил. Энэ эрдний сан сувшил ч юм уу энэ төлхөөр эрдний сургаалын зохиолуудыг бас та нар уншиж зүгээр шүү. Тийм. 32 модын хүний үлгэр зөвлөгөр гэл юмнууд байна. Ер нь бид нар үнэхээр хэд хэлбэр рүү орж агуулгаасаа холдчих ер нь бол тэгэл бид нар яг тийм нөхцөлд угаасаа би ингэ бодонгууд л хотод байгаа хөх залхуу байхаас өөр аргагүй байдаг юм байна. Одоо хотын залуучууд бид нар аюу залхуугаараа л асуудалтай. Гэртээ бол бид алсар залууч гарахаараа бол гоё яадаг. Гэртээ залхуураад байдаг. Гэсэн чинь угаасаа л ахуугүй болчих. Бүх халаалт нь бэлэн, ус нь бэлэн, халуун устай. Тэ? Ус хүлээндээ өнөөдөр гэж байхгүй. Аргамжийн хамаарын явна гэл ингээл одоо хоньдоо газар хэрэгүүлнэ гэл ингээл. Гэртээ байвал 7 сар жилээрч гарахгүй байж болох гэдгийг харлаа шүү дээ сая бид нар тэ. Тэгтээ хотын хүмүүс энэ боломжийг одоо мэдэх сурахын төлөө ашиглаад зүтгэж юм бол болохгүй юм бас байх. Харин ч өргөн боломж байгаа байхгүй. Сэтгэлгээний хувьд бол залуучууд их гоё байгаа. Хол төрүүлсэн шүү. Хөдөөнийхнээс үйлсээ төрүүлсэн. За тэгээд өнөөдрийн гоё асуултуудаа та бүхнээс асуулаа. Өнөөдрийн гол сэдэв маань өв соёлын одоо өв соёл маань орчин үеийн залуучууд бидэнд яг ямар хэрэгтэй, ямар хэрэглээтэй, яг юунд хэрэгтэй юм гэдэг нарийн одоо асуулттай та бүхэнд хүрлээ. Тэгээд энэ бол тань мэдхүн подкаст мэдхгүй зүйлээ мэдэж явъя яриатай. Тань мэдхүн подкаст нүүдлийн подкаст, нүүдчдийн подкаст. Та бүхэн юу гэж ойлгож байна? Номадик подкаст ч ёо. За танд маш их баярлалаа. За баярлалаа. Та яг одоо нэг базаад нэг хэлвэл одоо ерөнхий сэдэв. За дүүдээ их баярлалаа. Энэ ямар эрэл хэллүүлээ? Нүүдэлчин эрэл хэлж төслийн подкаст. Нүүдэлчин эрэл хэл гоё үг байна. Эрэл хүний амьдрал насан туршийн эрэл юм байна. Ерөөсөө эрэлчин шүү дээ хүн. Тэгэхээр энд бас нэг монгол үг үйл дээ. Одоо нэг суусан сэцнээс явсан тэнэг дээр гэж. Чамайг тэнэг гэж байгаа юм биш шүү. Би ч ер нь тэнэг шиг байна дээ. Тэгэхээр энэ нэг газар шигсэн үзэж хоёр алхам гэсэн нүд тайлна гэдэг бол энэ сурч мэдхүйн, танин мэдхүйн, орчлон ухаарахын нэг том төлхөөр юм байна. Тэгэхээр ингээд явж явах гэдэг чинь монд үзв байна. Тэгээд бас энэ
эрэлчэд одоо бодын шашны нэг хэн дунд дэлгэрэлтийн үед Бадарчин ламууд гэж нэг усууд гарч ирсэн. Бадарчин гурыг авчиг өөрөөр ингээд дэлхийд даяар айл хотлоор ингээд тэнд явдаг. Тэнд мөнгө цаас хэрэггүй. Тэнд одоо эд хөрөнгө хэрэггүй. Тэр юу хайж явсан юм гэхлээр зэрэг бодын шашин бас нэг хэсэг ийм мухардалд маягтаа орсон. Ерөөсөө аливаа зүйл төгс төгөлдрөс учраас шашин шинжил хэрэгтэй юм байна гэдэг. Тэр шинжилгээг ярьж явсан улсуудыг Бадарчин бод гэдэг байсан байхгүй. Тэр зүгээр нэг таниад явсан юм биш. Тийм юм байна. Яхаа манайхан нэг хүн шиг доктортай чинь Бадарчин явсан газар балагтай батхан суусан газар өттэй энэ төр гэл хэлдэг л дээ. Тэгэхээр тэд чинь ямар нэгэн тийм шинжилгээг ярьж явсан улсууд. Одоо манайхаар бол одоо энэ Улаанбаатарын гудамжны нэг христийн шашны нэг үүрэг костюм зангатай хоёрын яваад энэ манайхаа юу шир хоёр загалдагч юу. Тэр хоёр бас нэг тийм эрэл хийж яваад улсууд юм байна л да. За ингээд төгсгөлд нь бас хамтарч байгаа бэлгийг танд гардуулъя. Маш их баярлалаа Ялк ах маань. Энэ хөхүүр гэдэг нэг Монголын national brand, Монголын үндэсний брэнд болж байгаа. Үүний маань айргийн дээж байгаа шүү. Ямар сайхан юм бэ? Дандаа гоё айрг. Би ч одоо айргийн дуртай хүн. Янз бүрийн савлгаатай 33 литр ийм хүндэтгэлгийн юм бас нэг савлгаатай байгаа. Та тэгээ айргаас. Зүйдээ баярлалаа. Энэ одоо дүн өвлийн хүүтнэр одоо энэ хөхөн дуу та зуны сайхан Монгол брендийн сайхан айрг авна гэдэг чинь сайхан айрг тех тусмаа цагаан идэ. Идэний дээж одоо дэлгэрсэгч ойрхон байна да. Тийм шүү. Төгнөртэй баярлалаа. За Ялк ахтай маш их баярлалаа. Өнөөдрийн бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж бас оюуна бидэндээ бас өөрийн туршлагаа, өөрийн үзэл бодлоо хуваалцаж танаас л үг сонсох гээд байсан. Ялангуяа тань шиг ерөнхий ингэж өөрийгөө та ерөнхий гэж голж байгаа ч бидэрт л гүн мэдээлэл нь энийг танаас ингэ зөвлөгөө авч ер нь өв соёлын талаар асуух гэдсэн. Яг жухамдаа ямар зүйлээ яах хэрэгтэй ингээд асуух гэж байсан. Бүх асуултанд хариултыг авлаа. Танд маш их баярлалаа. Тэгээд нүүдэлчин нэрлэх хэлгэж подкаст маань мэдхгүй зүйлээ мэдэж яваратайгаар та бүхэн төрж байгаа. Ялк ах маань оролцож сайхан яриа өрнөлээ. За төгнөртэй баярлалаа. Улмын хамжилтыг хүсье. Тэгээ өнөөдөр хахахны энэ бурсан зүйл бол төгс төгөлдөр их үнний чанд зүйл биш шүү. Алдаа оноо байгаа гэдгийг ухаарад авахыг авч гээгээрэй гэж өнөртэй хүсье. Баярлалаа. За дараагийн дугаар уулзъя. Баяр та. Мэдхгүй зүйлээ мэдэж авъя. Таны мэдхүйн Номадик подкаст.